одоо тухайн үеийн одоо Оросын биш одооны Оросоос тухайн үеийн зөвлөлт холбоот ус гэж байлаа шүү дээ. Тэрийг ялгахгүй даа. Зөвлөлт холбоот ус гэж одоо бол Орос гэж болсон шүү дээ. Тэгвэл одоо тэр үед миний чинь би Оросд сурч байсан гэж боддог. Зөвлөлт холбоот ус гэж байсан. Яг одоо Оросд сурч байсан гэж ярьдаг үү? Оросд тухайн үед яг сонин түүхтэй байлээ. Үйлдвэр урлагийн дээд сургуулиуд очихоор зэрэг гайхаад байсан байхгүй би одоо мэдэхгүй шүү дээ чи энэ ч нэг тийм л ус очиж байгаа ч тэгээд уран зураач хүн шүү дээ би ч угна. Тэгээ уран зураач хүн сургуульд очих дээр зэрэг заа үйлдвэр мөрөлдөөр бодож явчихлаа биш. Тэгээд авчихсан. Би сургуулиас шалгаж чи биелүү гэдэг. Ерөөсөө уран зургийн Строгов юу Суриков гэж сургууль байсан байна. Суриковын орё ороод байсан. Чи бодоод нэг тийм олцоо шугам зургуудаас нэг сутаад өгөхгүй юу? Шугам зураг доктор тоон доктор гэж нэг тийм юм байлаа шүү дээ. Зураг хадад тоглосон гэдэг шүү дээ. Тэгэл яг үнэхээр таах юм байна гэдэг. Тэгээд яг зүгээр багш Орос багш нар гэдэг ингээд бас яг зөвлөлөө өөрөөр чинь хэлмэл заа тэгээд түмхтгасаа дагуу хүмүүс чинь бас жоохон аргаслан. Өө чи зүгээр дисүртэй байж байна чи чадвартай таавс гэх. Гөргөө одоо уран зургийн сургуультай шилжиж байна. Сүүлийн каноны сургууль би канон найруулагч болсон. Би канонд ормоор гэдэг. Тэгэл элчин дээр очиод тэгээд томот чинь сайн мэдэхгүй тэгээд юм бол явсаар гал элчингээ очиод тэгээд сургуулиас олчихсон. Чин зэрэг яваадсан. Тэгэлээс чи сургуулийн элчин гэж хэсгүй чи ямар сони юм бэ? Наад чинь чамд улсаас ингээд томилт өгөөд энэ үйлдвэрлэлийн юм дээр одоо дизайн гэж ойлгож байгаа шүү дээ. Үйлдвэр урлагийн сургуульд оруулж явуулж байгаа. За тэгээд хүчээр орсон та тэгээд нэгэд ирсэн юм шиг. Тэгээд яг тэр хүмүүс оюутнууд цуглаагүй Монгол оюутнууд ирээгүй си тэгээд ганцаараа ингээд коридор болтоор тэгээд ингээд харахаар ингээд машин дээр зураг тавьсан трактор үзий тэр норс үзийг нь авах зүйл засаг өгч байх шиг. Ер нь их тийм юм байна. Тэгээд л одоо ер нь маларсан шүү байл одоо яах тэгэл одоо ямар ч юм одоо яаж болохгүй ч юм. Тэгээд оюутны байранда ганцаараа гэж хэлэх тэнд хүн ойлгохын хийх яахын зодлохын орсууч бас тийм шүү дээ оюутны чинь. Тэгэхээр юу хэлэх гээд нэхэр ер нь соёлын ялгаа гэдэг юм уу те үйлдвэрлэлийн юм уу гэдээ орчиж байна л та. Тэр үед 80 оны яриад шүү дээ. Та зарим төрөл биш. Тэгэхээр чин зэрэг одоо тэгээд үйлдвэрлэлийн за тэгээд яг ойлголоо хичээл ном чиглэлээр тэгээд ингээд жаахан юм яах юм тэгээд нөгөө уран зургуулаа зурнаа тэр чинь бас зураг орно сайн тэр нь гоё. Тэгээд нөгөө бусад тэгээд геометр зэрэг ингээд ирэхээр зэрэг ч болоо хичээлээсээ зүгтаагаар санагдаад байна. Тэгээд яалтчгүй ингээд суусан. Тэгээд сүүл рүү ойлгосон. Тэгээд юу н үйлдвэрлэл гэдэг юм байна гэдэг. Тэгээд энэ сургууль ямар түүхтэй сургууль ингээд жаахан судлаа сүлдээд Монгол нийлээ. Тэгээд ингээд зэрэг бүр 1700-800 оны үед Оросууд үйлдвэрлэлийн одоо ийм бодлогоор улс нь ингээд үйлдвэрийн орн болно гэж бодлоо тийм. Одоо явж штэ. Манай бол тухайн үед хөдөө аж ахуй орн гэж явдаг гэсэн. Хөдөө аж ахуй аж үйлдвэрийн орн болно гэсэн тийм. Яг тийм л штэ улс. За одоо бол сая нэг хэсэг манай улс чинь жоохон өөрөө үйлдвэр хөдөө аж ахуйгаа хойш GC штэ нэг хэсэг саяны 12 оны үед чинь бодлогоор мандлаа штэ. Тэр үед бол үйлдвэр хөдөө аж ахуй орн болгоод хөдөө аж ахуйгаа хойш таасалдаад ингээд нэг яг явсан. За одоо миний фэйсбүүкээр хэлээд байгаа чи ерөөсөө хөдөө аж ахуйн орн байсан дээ юм байна гэдэг ингээд яриад байгаа гэдэг. Хөдөө аж ахуйн орн ерөөсөө анханасаа бүр Чингис хааны үеэс өмнө ерөөсөө өөр юм одоо нэг тийм хоомдор их яриад байх юм байгаа ч юм уу ч. Тийм л миний бодол шиг зөвхөн миний хувь бодол. Гэж байгаа л да. Тэгээ үйлдвэрийн сургууль төгсөж ирсэн хүн чи би одоо ингээд хөдөө аж ахуйн талын барамжаатай болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэр Оросууд болохоор зэрэг яг хөдөө аж ахуйн чимээр газар тариалж байна гэх юм байна. Гэхдээ ер нь үйлдвэрийн орн бол гэсэн тийм зорилттой хаант Оросын үеийн нэг тийм офицер байсан юм. Строгонов нэртэй. Строгонов гэж одоо Смирнов, Строгонов гэдэг тийм Орос нэрүүд өгдөө шүү дээ. Тайз нар. Тэр тайзын удамтай тийм цэргийн офицер хүн
үйлдвэрлэлийн одоо дизайны гэж одоо дизайн одоо тэргээр үйлдвэрлэлийн одоо сургууль байна. Yes юм байна. Тэрний явсаар байгаа нэг очсон юм байна л. Тэгэхээр ингэж бүр алсаасаа чинь бодлогоор үйлдвэрлэлийн улс болох гээд байгаа мó, хөдөө аж ахуйн болох гээд байгаа мó гэдгийг тодорхойлоод тэрнтэй таарсан институт сургуулиудыг байгуулж явдаг юм байна. Тэгэхээр бид бол би 80 онд тийм л таг хоцрогдсон нөхөр очиж гэдэг чинь ер нь бол хоцрогдсон ч яг манай улс үйлдвэртээс би өөрөө дургүй байсан байна. Тэгээд ингээ очиж исэн байхад одоо бодоход бол бас л одоо юм болоогүй л байна. Тэгэхэд Орос, Япон ч гэдэг юм бусад орнууд юм системтэй хятад хэлний үйлдвэрлэлээ зэгцтэй авч яваад байна. Тэгээд сургуулаа төгсөөд ирлээ. Яг нь ойлголоо жаа. Тэгээд 5 жил зааж шүү дээ гэж чинь. 5 жил заагаад ингээд дизайнер болж байгаа байх тэгээд ингээд үйлдвэрлэл одоо оронд ирэх ёстой шүү дээ. Одоо цаанаасаа бодлохоор. Тэгээ байж ирсэн чинь 90 он болоод одоо тэр үе чинь нөгөө нэг арсан болчихлоо. 91 он би ирэх чинь. Тэгээд яг ингээд ороод ажиллах гэхээр зэрэг үйлдвэрлэл байхгүй учраас дизайнерууд байхгүй болчихгүй. Одоо би төгсөөд ирж штэ 5 жил ингээд тоор болсон. Ус бодлогоор явуулсан биз надад. За ингээд Эрдэнэ бэлэг гэдэг нэг дизайн сураад ихээр нь одоо энэ сүлжмийн үйлдвэрээр мэлүүдэд ингээд зэгцэрсэн тэр нэг шин шаацны үйлдвэрийн гिचгсэн өөр монол энэ ярьжсэн үе шүү бас. Монол энэ гэдэг нэг юм өгсөр нь ингээд бодчихсон төлөвлөж өгөх юм болсон ч бас. Тэгээд Эрдэнэ бэлгийг сургуульд явуулж штэ. Одоо хятадууд бол тэгдэг байхгүй. Оюутнуудаа сургуульд явуулахдаа 5 жилийн дараах юм төлөвлөж явуулдаг. Тэрийг ойлгож. Тэгэхээр зэрэг тийм бодлого яг 90 оноос ингээд алдагдчихсан. Тэгээд би өөрөө ирэхэд яах вэ гэхээр зэрэг ерөнхийдөө лангуу авсраад ингээд та нар зарим суулж байгаа сайн баг. Ерөнхийдөө эргэлтийн бодлого яваад эхэлчихсэн. Ингээд зах зээлийн гэдэг нэг нэр томьёо өгөөд зах зээлийн одоо нэг юм шийдлээ гэж хэлчихсэн. Тэгээд одоо за ийм л нэг юм болсон. Тэгээ үржээд би монолийн захирал материалуудыг хөөцөлдөж бүгээд уулзаад бариад ингээд явуулсан гэдэг бацуус автоматуус таарлт гэдэг захирлууд нь шиг хөвж аваад за тэгээд ингээд одоо хийх юм байхгүй болсон. Хийх юм байтгаа өөрийгөө тийчих юм болсон. Одоо дөрөв хийх юм болчихлоо шүү дээ чинь. Яг тийм үед харсан шүү. Тэгээд одоо бүр болоос одоо яах вэ гэдэг бодлого авдаг гэсэн үг шүү дээ чинь. За ингээд ажилгүй 5 жил зөвшөөрөл сураад ирсэн. Бас зовж сурсан бас. Манай өнөөдрөөсөө бүгдний 6 хүртэл биелэг хичээл хийсэн гэсэн юм. Баадгүй ажил. Строгно гэдэг нэртэй байсан та ч юм уу строгийн гэж юм уу хатуу гэсэн үг шүү дээ. Тэр их хатуу сурсан л та. Тэгээд л таалга хэрэгтэй. Тэгэл дээрэс нь хажуугаар нь баримтын хичээл хорно. Тэгээд хажуугаар нь ингээд ганц хоёр туслан байна гэдэг тэрээс залуу байсан бол удан хичээл нь байхгүй. Тэгээд 2 цаг мөн 1 цаг тал тэгээд хичээл рүү явдаг. Одоо хөдөлмөрийн цагаас урт хичээлдэг гэсэн шүү дээ. 5 жил яг тэр нь болсон. Тэгээд хурж ирээд ингээд тэр хайрын хөдөлмөр, хайрын улсын бодлого бүх юм ингээд сайхан болчихсон. За ингээд унлаа. Тэгээ хүлээсээ дисвэрт хүлээсэн. За нэг өвөртөж хөөе. Энэ нь сэрэх хөөе. За ингээд хүлээсээр гад өнөөдөртөө нийлээ одоо 25 жил болж байна. Одоо баг тийм. Шулуу хөөе би одоо л хүлээсээр л. Юу ч үйлдвэрлэв. Тэгээд миний тэр Twitter дээр үзсэн зарим эсэргүүцсэн байлээ. Юу ч үйлдвэрлээгүй хата яадын маадын энэ гэдэг. Тэгээд би миний санаа бол яг хөө тэр талах малах мах яам энэ үйлдвэрлэжсэн ярих гэдэг шиг байна. Жишээ нь одоо манай чинь хийгээд явах. Би бол их том санаатай байхгүй. Ерөөсөө талах мах энэ юм үйлдвэрлэж байгаа чинь бол надыг төрөхөд л Монгол үйлдвэрлэж байсан. Тэрнийх одоо шинэ юм байгуулаад одоо шинэ юм хийгээд ингэсэн ерөөсөө биш. Харин яг хуу хувьдлаа гэсэн нэг баянтай л болсон баг. Тасгүй үйлдвэрлэх нэг баянтай болсон баг. Харин үйлдвэрлэх нэг баянтай болсон баг. Тэдгээр бол бэлэн дэжтэй аюу сайхан баян болсон. Тэгэл одоо ингээл Америкт нэг аваатай, Лондонд нэг аваатай, 7 аваатай тэр юм биш тийм найз нар. Тэр нэг баяжхаа тэгдэв. Тэгээд тийм Сингапурт хүүхдүүд нэг цэцэрлэгээр дүүрэх биш. Сингапур цэцэрлэг байгуулсан. Монгол цэцэрлэг баг. Би тийм бодиттой баримттай хүн яриад шүү дээ. Тэгээ тийм гэдэг хүмүүс үүслээ.
Тэгээд ингээд нөгөө зах зээл гэдэг маань явж яг үүндээ капитализм руу орсон шүү дээ. Тэгээд ийм нэлээд харигдсан капитализм руу сайхан орлоо. Орсноо мэдлээ. Ингээд үйлдвэр байдгүй нөгөө 5 жил суусан эрдэм бэлэг одоо өөрөө хоцрогдоод одоо тэгээд тэр 25-30 жилийн өмнө ярьж шин. Тэгээд яах гэж тийшээ явсан. Тэгээд одоо тэгээд авгаатайгаа танилцсан л да. Авгаатай болох ч явсан юм байна л дээ. Тэгээд нэг тийм л нөхөр ингээд байж гэн одоо. Энэ хооронд одоо яг нэгэн сурсан мэрэгчлэн гэдэг болохгүй юм чинь яамаар ингээд Герман руу 8-д яваад нэг машин тэргүй юу 8-д явах нэг юм яваад нэг машин олж ирээд таксины ч одоо чинь л одоо тэгээд нэг жил хийсэн шүү дээ чи. Таксинд ингээд одоо нэг хүмүүс танах такси зүүдэг шүү дээ. Бид жил хийсэн. Энэ жил хийсэн бас тийм. Тэгээд сүүлд нь канон найруулагч болж тавьлаа. Тэгээд тэр одоо болтой студент реклам энэ хийж нэг 5 жил бас боллоо. Төвчл төглийг л байгаа ш нэг үйлдвэр аавна. За үйлдвэр чихлээ. Тэгэхээр нэг ажилтаа. Яг адилхан шүү дээ чи бид бол ерөөсөө. Тэгээд ингээд нэг л ийм юм хүлээсэн л хүн ингээд байгаа. Ямар төвчээртэй би өөр. Тэгээ яг энэ орнд чинь бас юу н болохгүй болохоор зэрэг яг барилгын салбар руу ороод яг Монгол улсад бас хөгжөөгүйш нэг барилгын үйлдвэрлэл хөгжиж байгаа нэг юм биелтэй. Энэ чинь нууц сайн хүн гэдэг амт чинь төрхөөр зэрэг шав шалтан төрж байгаа шүү дээ. Агуулдал төрж байгаа тий ерөнхийдөө. Нөгөө нэг байр савтай болох гэж зэрэг зүгээр энэ бүр дүүрэл Монгол хэл байдаг бол тий. Тэрийг нэг овоо хаймчдаг энэ дотор амьдраад юм. Тэгэхээр яаж дандаа ийм амьдрах уу гэж нэг сэтгүүл мэтгүүлээс хараад нэг байшин гэж юм байд юм байшин танд хийгээд ингээд сүүлийн бас нэг хэдэн жил овоо байшин бариад ингээд чинь тэр салбар руу орсон би бол. Тэгээд тэр салбар руу ороод бас нэг дизайн одоо архитектур чинь дотроос хоёр янз шигтэй архитекторууд гэж байхад архитектурны дизайн буюу архитект дизайн гэж бас мэргэжил байна. Тэгээд архитект дизайны мэргэжлийг одоо өөрөө сонгоод бид өөрөө тийм мэргэжлээр ажилладаг байна шүү дээ. Тэгэл тэр нэг шингэсэн өшөө одоо мөрөөр уурдаг нэг майдер зайтер гэдэг байгаа юм чинь би нэг тийм архитектурны дизайнаар л одоо ингээд яаж зүгээрх үү гэдэг тийм юм зүйл байна шүү дээ. Тэгэл зөндөл одоо энэ барилгын бануудаас захиалгад одоо ингээд явж байгаа. Ийм л одоо ажил хийж байна да. За ингээд өнөөдрийн ярих юм болохоор нөгөө үйлдвэрлэлийн одоо энэ процесс нэг гаццсан үед яах вэ бид нар энэ улс юм яах. За дизайнерууд нь ойлгож байгаа. За дизайнерууд нь яамаар. Тэгээд энэ лекцэн дээр би нэг сүүлийн нэг хэдэн жил нэг хүмүүстэй ч гэдэг юм нэг юм яриад яваад байгаа. Ингээ сайнхартай ч их ярьсан да. Сайн нэг юм ойлгохгүй тэр ойлгоснын дээр ойлгож байгаа ч тэрийг барьж авч хийх хүсдэггүй нэг сэдв байгаа юм. Энэ бол их сонин сэдв. За энэ сэдв яаж би энэ толгоор руу орсон бэ гэхээр бас 90 саянд биш энэ чинь нэг миний нэг танил архитектор залуу байд юм аа. Тэр залуу нэг 5 жилийн өмнө нэг Тайванд шүү. Тайванд сургалт ч юм уу нэг тийм 14 хоногийн билүү ч 21 хоногийн билүү нэг юмд явлаа гэж явсан. Тэгээд Тайванаас мессеж хийгээд байсан. Тэгээд ирээд за ёстой буруу сургалтанд суучлаа та таал сургаж тэгээд надад хэлж байна. Яасан гэдгсэн. Би одоо архитектур, барилга архитектурын чиглэлийн сургалт юм гээд явсан чинь биш юм а тэр одоо энэ креатив арт индастриал гэдэг тийм сургалт юм байна. Тэгээд би ч одоо тэр юу гэж юм. Тэгээд тэр их ажил эрх залбартай тэгээд надад бүр ингээд юм яриа авчирсан ном өгөөдлээс юм тухайд одоо тэр номнууд байхгүй болчиход байна. Тэгээд сургалтын цус бүгд л гарын авалгын өгдөг тэгээд явуулаад ингээд үзэх зүйл айлуудаар явуулаад ингээд тийм үйлдвэрлэлийн харуулт юм байна. Тэгэхээр үйлдвэр гэхээр тэр нөгөө залуучин бас л дад чиглэл баахан үйлдвэрээр явах нь гэж бодсон юм байна. Тэгсэндээ гадаадаас Европоос, Америкаас, Англиас, Нью-Зеландээс хүмүүс очимаар гэнэ 3-4 автобус дүүрэн хүнтэй суулж сууж байна. Тэгээд бүгдээрээ хооронд зэрэг ороод хоорондоо орой сайхан бүжиг наатан хийгээд өдөр нь програм нь айлуудын угаар яваад ингээд тэгээд нэг сургалтын цугаал ингээд гоё юм би өөр. Гэхдээ тэр гоё учраас харамсаад байгаа байхгүй тийм таал суулгаж ирсэн. Би болохоор тийм архитектурын юм байсан бол би болохгүй. Гэхдээ их гоё юм байна. Маш сайхан юм. Зааж сурд юм байна. Үзүүлэлт юм байна. За тэгээд юу юм гэхээр зэрэг тэр нь түүхийн ярьж байгаа юм. Энэ 20 жилийн өмнө Тайваны нэг ерөнхий сайд ч юм уу нэг улсаа удирдлага авалтаа одоо сонгуульд засаг солигддог шүү дээ манай чинь. Тэгээд ингээд солигдгууд тэр нэг удирдагч ажиллаа аваад одоо сангийн сайдаас тайлбар авч ирдэг.
ажлаа авч байгаа чамбулээс тайл сангийнхаа сайдаас тайл гарсан. За одоо ямар зовлонтой ямар юм байсан юм бэ? За яац байгаа юм. Тэгэхээр зүг. За одоо тийм орлоготой, тийм зарлагтай улстай л гэдэг юм харуулж байна. Гарч ирсэн зарлага талдаа нэг өндөр нэг тоо байна. Тэр түүхийг бүр ярьдаг гэж байна шүү дээ 50-аас болж. Тэгээ ингээд одоо нэг хэдэн тэрбумчийн доллараар ярил. Араад биш. Тэрийг ингээд бүр ингээд энэ одоо яа юу ингэ зараад байдаг гэж асуусан. Тэгсэн тэр нь айл болгонд одоо нэг тийм халамжийн тэтгэлэг гэх юм байдаг гинэ. Айл болгон шахуу юм. Тэр нь нэг айл заавал гөгшүүн байгаа, заавал нэг тахил дотоо ч юм уу, сонсголын бэрхшээлтэй ч юм уу. Гэхдээ юм. Тийм юм байгаа. Эсвэл нэг зэрэг мэрэгт яваад хөл гараа тайлцсан ч юм уу тийм юм бас байдаг. Эсвэл одоо хэд тархалттай агаал 50-аад хоёулын зовлон Америк шиг бол тийм их зовлон байсан юм байна. Тэгэхээр тийм зовлонгуудтай нэг тэр нийлбэр дүнгээр ингээд бодоход тэр хүмүүс чинь тэтгэлэг өгнөөр үнэлэг нэрнгүүгээд бас 50 ч нэг тийм хүмүүстэй ингээд тэтгэлэг өгд юм байл. Тэгээд $500 доллар орно юм шүү дээ. Тийм мөнгө ингээд авдаг Америкийн систем явж байгаа учраас. Тэгээд нөгөөдөл тэрийг аваа суугаад байдаг олон жил болсон. Тэрийг өгдөг штэ сайдаа дараагаа гэсэн чинь энэ одоо юм болохгүй байна гэсэн чинь болохгүй гэсэн манай хууль тийм шүү дээ. Хууль одоо яагаад энэ чинь хуулиараа өгдөг юм байгаа. Тэгээ ингэж их олон тэрбумаар нь доллар ингэж болохгүй байна. Тэгээд тэр ерөнхий сайд нойр хүрэх байсан. Тэр бас айхтар нарийн харамж тийм хүн байсан шүү дээ. Тэгээд л өнтөд үүдгээр ингээд рүүгээр Афганч гэдэг нэг хүн бас Афганы эдийн засгийн хүмүүс гэж байна. Чичээд яагаад утгаа чи хүмүүс байна гэж ингэж яах юм бэ? Яасан ч юу болчиход байгаа гэж. Одоо энэ нэг одоо энэ улсын манай энэ төсөвтэй ийм том одоо үгүй нэ юм уу? Айгу чи зүгээр үү? Тэнийг хэлдэг байсан. Чи тэр ямар амтай цаанаас хууль тийм юм чинь гэдэг утгаач гэдэг юм. Яг л ажилттай явдаг тэгээд одоо урд нөгөөдгөл бодоод байдаг. Тэгээд бүр Афган ингээд ядаргаанд орно энэ нэг юмнаас бол яасан мөн 10 чивдээс утсыг гэдэг. Тэгээд л одоо Афганы мэрэг ард бодож олсон. Тэр нь юу гэсэн гэхээр зэрэг би ер нь аргыг оллоо нөөрэ галт томдол ярьсан байл. Тэр ерөнхий сайдын чавгаал бүх юм байна. За ямар арга байна? За ер нь альва улсын одоо ард түмэн урлаг юу ардын урлаг гэж юм аа одоо үйлдвэрчхээс өмнө тийм юмар амьдарч исэн байтаараа тэр үйлдвэрлэлийн одоо олж хараач. Наад айлуудад чинь бүгдээр нь нэг тийм авьяастай, чадaltaй хуучин удам дамжиж ирсэн нэг юм хийдэг гар уллын нэг байгаа. Тэрийг л хийлээ. Тэгээд тэрийг одоо дэвтэн болгож одоо гадагшаа дутагшаа холбож явах. Ийм л юм бодох гэсэн чинь. Хүү наад чи өстэй эврикастэй ёстой мэргийн санаа авах. Сайд. Тэгээд л тэрийг хэрэгжүүлсэн гэж. Тэгээ маргаашин засгийн газрынхаа тэр соёлын урлаг усан үйлдвэрлэл хариуцсан сайдраас удаад үүрэгөөл яг бүгдөөс сайн хийж бодлого дээрээс сайн гараад тэгээд за судалгаа энэ одоо энэ олон тэтгэмж халамжийн одоо энэ мөнгө авах байруудаас судалгааны юм бэлдгээ. Тэгээд бүгдээрээ бэлдээд одоо нэг юм одоо сонгуулиуд нэг санал асуулгын дэвтэр шиг байдаг ч тэр шиг өгөөд ингээд явсан байна л да. Нэлээд сая доллар гаргаад тэр банкыг ажиллуулсан. Тэгээд тэд нар яваад айлаар бүтэн жил явж орж судалсан байна. Хичнээн зөв хөлж залууч байдаг. Манай руу сангаас мөнгө гаргасан. За энийг юу санхүүж өгье. Энэ судалгааны ажил дээр санхүүж өгье. Тэгээд явсан айлаар ороод за сайн байцгаана уу гэж айлд ороод үнэхээр зэрэг сайн байл. За танад одоо халамж авдаг хүн байна уу гэхээр байгаа л. За юу ямар энэ манай нэг хүү гэдэг энэ хүү одоо цэрэг тавьж байгаа ингээд чигчөөрөөгөө яатсан. Тэгэл ингэсэн тэгээд одоо цаараас хуулиараа энэ бол тэтгэлэг авах хэрэгтэй. Тэгээд одоо тэр сууж байна одоо нэг дараа залуу сууж байна. Тэгээд зөвхөн хараад байгаа гэсэн сууж. Тэгээд л за тэгээд дараагийн асуулт нь за танад юу за тэгээ яг халамж гэж бичнэ. За одоо ли гэдэг залуу сууж байна. За тэгээд өрөөсөн рүү тайрнахаа ухаан санаа ирвэл одоо хөдөлмөрийн чадвартай.
За нөгөө юуны танах улмаараа одоо танай зүгтэмд одоо ийм арга ийм одоо хийж тийм байна уу? Та энэ асуултанд одоо хариулсан бүгд өстой гэх. Мэдхгүй одоо юу хийх юм бол тэгээд эмээмээр уцтаал гэж ингээд асуудаг юм л дээ. Биш эмээ одоо манайх ер нь ардын хийх юм уу гэдэг юм гэдэг. Яаник тийм цаасан дээр нэг юм одоо энэ хөгж Монгол бичих биш дээ. Тэр шиг юм уу бичдэг. Тийм манай өвөө тийм байсан юм дээ. Тэгээд тэр дээр шүүх хүчтэй зарцдаг байсан юм л шүү дээ. Оо за тийм одоо каллиграфийн урлаг хийдэг гэсэн гэж шүү дээ. Каллиграф гэж байна тийм. Тэгээд хажуу айлд орохоор зөвхөн асуудал тийм өмсөн айл нэг ажил хийдэг, доктор нь бас нэг ажил хийдэг нэг хийж идэв юм ээ. За тэтгэлэг авдаг. Чи яагаад энэ одоо ерөөсөө ингээд яатсан одоо юу ч хийдэг нэг юм болохоор байсан юм байх нь шүү дээ тийм. Ингээд тэгэл ажил хийдэг үгүй. Тэгэл одоо хэдэн жил жоод энэ жил за одоо тийм бэрхшээлтэй учраас тэтгэлэг авдаг. За танайх одоо удмаараа зур одоо урлагийн ч гэдэг юм уу, ардын юм юу гэдэг. Мэдхгүй ваар хийх байсан гэж альбом гаргаж үзтий гэдэг чинь. Ваар хийхэд ийм биш үү гаргаж байгаа гэсэн чинь. Яараа өөгийн зүг ваар ингэ сууж штеп гэдэг. За тэгээд ваар. За ваар гэдэг. Ингээд одоо бүгдийг бүртгэлж үзсэн юм байна. Тэгээд тэрийг нэг төв дээр аваачаад багцлаа. Чинь хэдэн сая юм болчихсон. Хэдэн сая. Тэгээд одоо ваарн урлаг гэдэг дээр компьютер дээр програмд оруулаад каллиграф гэдэг хэдэн мянган бамбукаар юм хийдэг хэдэн мянган тэгээд одоо зөндөө алтан мөнгөөр юм хийдэг хэдэн мянган одоо тэгээд ингээд явжээд бүгдийг ангилал. Тэгэл програм үүсгэж бүтэлж далинд нь ерөөсөө бүртгэлийн төвлөрдөр шиг гэдэг шиг юм хийж авсан байна. Тэгэл тэрийг оруулаад тэгээ сайтад хэлцүүлсэн. За ийм байна. Нөгөө айлууд чи бүгдийн бүртгэлээ таны харамсаад байгаа олон тэргүүнд олно гэж байна. Амттай айл бүгд бүртгэлээ бүгд юм хийх боломжтой. Одоо яа. За одоо наадуул дээр та нар дизайны төвөө байгуул, том төв байгуул, ингээд тэр одоо энэ залуучууд юм байгаа. Судлаа юм. За манай хэдэн аяж үйлчлэг компани байна. Бүгдийн бүртгэж хичнээн жуулч иржээ. Дээрээс нь гадагшаа юу юуг нь гаргаж болж байна. Асуудал гэх. Ингээд 2 дахь жилд тийм судалгаа яваа. Ингээд 3 дахь жилээсээ нөгөө айлууд чинь захиалга өгч гисэн. За нөгөө төрөний дээр өнчигч өөрөөгөө таарсан цэгийн залуучууд чинь тэр юу гэдэг вэ? Каллиграф. Каллиграф хийдэг. Чи каллиграф чи удам чинь яаж байгаа чинь каллиграфаа ийм хийдэг гэсэн хийх. За тэгвэл чи ийм юм бичээд одоо багуудын тавсран гэдэг хүний шүлгийг чи бичээд тэгээд доор нь ингээд гар үсгээ зураад тэгээд камгаатараа гоё ийм нэг гэдэг батхаа манай компанид бид яг $1 авъя. Өдөр чинь 5-ыг хийж. Тэгэхээр тэгээд $5 бий өгч. Ажуу айлтнаар бол баар гэсэн шүү дээ. Тэгээд баар гэдэг бататын баар танах ингээд одоо сэргээ жижиг зээл үгүй. Шавраа авт тэрийг аа. Тэгээд юу сайн ийм бүгд тэгээд нөгөөд юм гэж. Тэгээд нөгөөд нь варын нэг удамд нь байж байгаа юм аюу сайн гэж. Тэгэл ингээд бүгдээр ингээд яваад тэгээд бүгд юм өгчихсөн. Тэгээд ерөөсөө жилийн дотор үр дүн гараад урамшаад байгаа юм. Зарим нь бол сэтгэл готролтой байдаг байсан гэж тэр айлууд тэр хүмүүсээс ажилгүй олон жил суусан. Тэгээд татвар улсад төлчин компани ашигтай улсад татвар ороод ирнэ. Нөгөө айлууд бол ажилтай болцсон. Баар бас тийм баарнд $1 өгчдөг нэг жижиг хүмүүсний сав шиг баар ичдэг. Тэгээд өдөрт нэг 10 баар шаталгаа авчин. Тэгээд тэр дээр нь $5 өгчдөг. Тэгээд өөрөөсөө тийм $50 болгоод зарчна. Тэгэл $50 татвар өсгөж чинь. Тэгсэн чинь нөгөө 5-4 дахь жилээсээ нөгөө нойрмөрхөөсөн дараа чинь яг захын цагаас байц. Тэр үеэс баярсан. $3 тэрбум төлсөн гэж хийж дээ. Татвар ашигтай юм гэж уус. Бүр ашигтай болоод ирчих. Тэгэхээр энэ бол ерөөсөө юм сул бэлэн юм үйлдвэрлэлийн одоо орон зай байж байна л гэдгийг хэлдэг. Тэгэхээр Тайваны энэ жишээ тэгээд ер нь тэр англичууд дуурайсан юм байна. Англичууд дуурайсан байна. Ер нь дэлхийх олон орнд дуурайсан гэдэг би нэг ийм юм бас надад бүгд хийж өгчээсэн судалгаа явуулж ирсэн байна. Энэ одоо 94 оноос ингээд явсан байна шүү дээ.
Англи одоо 122.2 тэрбум фунт стерлинг болсон байна шүү дээ. Тэрбум шүү дээ. Их удаа байна. Европын одоо бүтээлч үйлдвэр гэдэг нь бүтээлч үйлдвэрийн цэвэр ашиг 654 тэрбум евро болсон. Америк яг энэ 50-ны чигээр 166.2 тэрбум доллар болсон. Хятад яг энэгээр яваад 840.2 тэрбум юан гэж. Одоо тэгэхээр ийм сул одоо ийм үйлдвэрлэлийн орон зай байдгийг одоо нээсэн байна л да тэр Тайваны. Тэгээд нөгөө айлуудаар орох дээр зэрэг гэрчилгээнүүд өгүүлсэн. Нөгөө залуучин болохоор одоо каллиграф одоо чимэглэлийн үйлдвэрч гэдэг юм тийм лиценз. Уул уурхай лиценз авдаг ч тийм шиг тийм лицензүүд өгөөд нөгөө айлууд нь тагцсан гэж байна шүү дээ одоо. Хандаа. Тэгээд өдөртөө өгч идэг. Манайх үйлдвэрчтэй гэх нэртэй. Үнийг хүний үйлдвэр. Тэгээд хажуу айл нь баар мэдлийн үйлдвэр. Баар шаазан мэдлийн үйлдвэр. Тийм нэртэй. Нэг айл. Ингээд бүгдээ тэгээд бамбукны үйлдвэр, тиймний үйлдвэр, авилын үйлдвэр, хөгжмийн үйлдвэр, тэгээд шахааны үйлдвэр, хоёр чимэг бүгдээр ингээд үйлдвэр гэж хэлсэн. Ингээд нийлбэр дүнгээр тэр айлуудыг креатив арт индастриал гэдэг нэр томьёолоор өчгтэй зэрэг одоо монголоор гэх юм бол 10 оюутлогоос өндөр шигтэй. Ийм юм болоод ирчих. Тэр айлтай бол ажлын байр нэмэгдсэн, орлого нэмэгдсэн, зүгээр суугаа байсан, таргалаад одоо зураг үзээ суугаад байдаг байсан тийм. Тэрийгс айгүй олон талын ашигтай. Энэ дунд бол тэр ерөнхий сайд одоо бол насарсан байхад тэгэхээр тэр хүн бол бас нэг айгүй том тэр төвдөө шаардлага тавьсан байна. Айхтар хятад байсан байна. Ерөөсөө энэ гарч ирж байгаа бүтээгдэхүүн болгон дээр заавал Тайван хятад ханзаар гэсэн үг ханзаа нэг биччихээ. Одоо өмнөдтэй улс гэдэг одоо юу ч юм те энэ нэг юм антик гэж бичсэн байна шүү дээ. Мөлгөөтэй. Гэхдээ энийг энэ чинь антик гэдэг одоо язгуурч гэдэг юм уу те одоо үнэт одоо юу ч гэдэг тийм уучмаа заавал бич гэдэг тийм шаардлагатай. Нэг ваар хийсэн ч гэсэн ваарн дээр нь таны ваар бол одоо Франц зарагдж байгаа. Тэгэхээр ваар дээр та заавал хятад ханзаар Европын ч юм уу заавал оруулах гэдэг. За онцгой шаардлагатай юм шиг. Тэгээд ирэхээр зэрэг нөгөө хятад ардын буюу Тайваны үндэсний урлагийн тэр аюул том сэргэлт болчихж байна. Нөгөө нэг зэрэгт яваад ургаа дайсан залуу үндэсний урлаг одоо хамаг үнэн сэргээд тэр нэг тасрахгүй тэр зэрэгт явсан залуу чи хүүхдтэй өвдөж байгаа хүүхдтэй болж тэгээд тэрнээ өвлүүлэн тэгээд ингээд гэсэн юм. Тэгээд одоо миний олж байгаа бол одоо манай язгуур соёлын аюул том давхар тэр үйлдвэрлэлийн процессыг хөгжүүлэх явцад гараад ирчихсэн. Ингэж одоо давхар харж одоо хідэн давхарч харсан тэр ерөнхий сайдууд одоо аваад тэгээд ийм том төслийг амжилттай хэрэгжүүлээд тэр нэгэд үйлдвэр болчихсон. Энэ ер нь бидний бас нэг гарцсан биш үү дээ. Гэтэл юм би та бүхэнд толгойд бас хадгаламж хадгалуулах гэдэг л да. Энийг бодож явал дандаа л одоо энэ төр засаг одоо болохгүй байна гэдэг их оронд одоо бид ийм их сул зардал багтай болцоо байгааг л нээвэл яасан дээ. Бичил одоо ярьж байгаа штэ гэдэг энийг бол яг үндэ бол жаа өргөн үрээд ярих ёстой. Гэхдээ би бол өөхгүй аваар гэх хүмүүс яриад яваад байгаа юм. Ер нь бол энэ уг бодлого миний би ярих ёстой штэ Тайваны ерөнхий сайд гэдэг шиг манай энэ сайхан бэлэг шиг нойр өрөхгүй байх ёстой ажил л да уг нь бол энийг бодоод тэгэхээр би тэгээд яваад байгаа юм. Энэ ч уг нь ингэж л одоо энэ улс ийм том урлагтай, ийм соёлтой орн ийм юм одоо алдчихад хийхгүй гэдэг харамсалтай. Одоо тэгээд тэр жишгээр би яг энэ хүмүүсийг уриалал явуулъя. Энэ манай дуулууд энэ жанжин малгай гоё юм биш үү? Монгол хутал гэж байна.
тэр амуу байна, болсон хуу байна, ясан хуу байна, ан хуу байна, орон хуу байна, өмсгөн байна, хантаац байна, өрөвний дайлан байна. Гүн ямар их юм байна уу? Тэгээд энэ болгоныг л энэ өрхийнхөө үйлдвэрлэлийн хэмжээнд явуулах энийг бодлого засгаас энийг судалгааны юмуудын төв байгуулаад дизайнаар нь хангах, мэдээлэлээр нь хангах, санхүү зээлийн бодлогоор нь дэмжих ийм юмнууд баймаар байгаа юм л. Тэгэхээр энийг л энэ дээр нэгдэж ажиллах тийм залуучуудыг одоо байвал яалж оруулах санаатай зүгээр энэ дээр тэр хар орон зайд наадлаа нэгэн залуу хэлсэн байлээ. Тэр залуучуудтай 5 жилийн өмнөөс бүгдээ яриад явсан. Бүр ганцхан хүнтэй хоол идж байгаа энийг ярьдаг гэсэн байна. Тэр залуу надад хүндэтгсэн байлээ. Тэгээд тэр залуу би бол яг өнгөр мөнгө төгс ингээд тоогоод ярьсан юм аа. Тэгээд тэгсэн тэр өөр юм. Ингээд бас нэг чихэр ороод нөгөө чихэр гарах байхтаа л би бодож байсан. Тэгсэн чинь сая Монгол бүрийн чихэр юу чихэр нэр өгсөн байлээ. Тэгээд лангуунуудаа аваад 18 аймагуудынхаа юудаас хуваарлаад ингэчихсэн надыг айж үзүүлсэн. Тэр бол ингээд эхлэл 50 жил байна л та. Тэгвэл тэрнтэй адилхан зүгээр энд сууж байгаа та нөхдөд бол энийг зүгээр заавал тэгээд тэгсүүд болоод тэр залуу малуу яг хөө танилцсан биз зүгээр ер нь тэгэхгүй маа өөрсдөө гэр бүлийнхээ хэмжээнд ийм юм бодож явна гэдэг бол өнөөдөр ярьсан ярианы үр дүнд нөгөөдгөл дахин хэлээд байгаа тархины чинь тэр булан төлөвийг юм шийдчихэж байгаа шүү дээ. Тэр тэгэл байж иг. Тэр нэг өдрөл сэргээсэй гэх юм. Тэрээс бол одоо гэр бүл нэгэн засаг төрний бодлого чинь хаанаа цуглахын хин хийж байгаа юм гэдэг юм байх болохоор хэцүүтэй энийг бол ойлгож байна. Гэхдээ ер нь энэ ардын урлаг буюу миний дахин хэлээд байгаа хөдөө аж ахуй биднийг аварнаа. Бидний энэ уламжил биднийг аварнаа. Тэрээс энэ уулуур хаавахгүй тов тодорхойлж харагдлаа шүү дээ. Яагаад ч авах вэ? Сүрэлнэл гэсэн. Тэр нэг 5 айлдаа л ашигтай болох юм. Тэгэхээр ийм юмнуудыг л одоо бодож амьдралаа жоохон өөдрөгөөр харж явуул зүгээр юм уу гэж ярих гэдэг юм. За энэ дээр яг нь жишээнүүдээр нь энэ хүүхдийн жишээ төгнүүдаараа гэсэн. Тэгээ би сая гэрээс бас нэг юм аваад ирлээ л дээ. Манай гэрт ингээд ийм юм байж жишээ. Тэр гадаад матад явахаар нэг ийм юмнууд авах юм л та манай хүүхдүүд аваад. Жишээ нь одоо энэ бол одоо миний ярих дараагийн сэдв нь бол энийг яаж хөгжүүлж болдог вэ гэдэг юм байна л да. Энэ бол савнгийн хайрцаг гэж байгаа жишээ. Юм бол байна л да манай охин авсан юм. Гадаад харах хэрэгтэй. Тэгэхээр энэ савнгийн хайрцаг бол энэ дотор 3 бүтээгдэхүүн байгаа юм. 3 үйлдэл. За 3 хаваар 4 үйлдэл. Юу гэхээр энэ хөгжим байна шүү дээ. За энэ бол хөгжмийн зэмсгийн үйлдэл. Хажуу айл. За савн байсан гэж байгаа энэ хой өртөө савн. Орон нутгийн савн. Одоо ургамлаар хийсэн органик байх. Тэр савнгийн үйлдэл. Нөгөөдгийнх нь айл. Хайрцаг сав баглаа болдог үйлдэл. За тэр тайваны тэр нөхрийн давхар бодсон арга бол каластрж болсон. Каластр гэдэг нь та нар зарим мэдгүй байна. Кадастр биш, каластр. Каластр чинь гэдэг маань өөрөө хошин гэсэн үг л дээ ерөнхий ойлгох. Зэрэгцээ байж байгаа 3 айл хошин. За манайхны муу тал болохоор хошдгүй. Ангаараа хийх гээд энийг нэг айл дорж гэдэг айл ганцаараа хийх гэж утсан гэж алдаад. Энэ Монгол хүний цуснд байдаг генийн одоо доголт. Энэ одоо юунаас болсон тийм их тархаа ажилласнаас болсон юм болсон тийм. Нэг л тийм байх шүү. Тэгэхээр энэ бусад суурин соёлын хилтэй орнуудын ч гэдэг юм уу нэгдээд тэгээд танай хөгжмөний чих би энэний чи тэрний чи гэдэг нэг ийм юмыг ашигламаар энэ сууж байгаа хүмүүс давхар миний өнөөдрөө уриалах юм бол тэр шүү тийм. Тэрийг ягараа за энэ ч гэсэн бас нэг тэрний жишээ л да. Энэ бол одоо бас л хөгжмийн үйлдэл, хажуудлалт нь модон эдлийн үйлдэл, хайрцагны үйлдэл гэсэн ийм хоёр юм байх байгаа хөлтэй бол тэр ингээл ийм
Тэгээд ингээд манай нэг охин ингээд явсан газар болгоноос яг энэ хөгжмөөр цуглуулад байдаг байхгүй. Тэгээд ингээд аялал жуулчил бол та нар надад хэлдэг гэж байгаа асар өндөр ашигтай бизнес шиг. Энэ чин дотроо ийм юмгээр бас явахгүй. Ийм юм. Тэгэхээр ингэж бид нар байж байгаа нөөц болцоонуудаа харж энийгээ сэргээх төв мөв байгуулах тал дээр энэ дотор сууж байгаа нөхдүүд энэ залуучууд энэ төр бодохгүй бол ингээл гар цараа болтоо суудаж болохгүй шүү дээ. Тэ? Бүгдээ тийм юм тэл төвлөрч сайхан хинэн чин санаачлаад явмаар байна. Тэгээ би болохоор нөгөө нэг том барилга машин гэдэг бас тавцааж болж игдгүү. Үн л бахан ярьдаг нөхөр юм байна. Тэгэхээр та нарт одоо цаг хугацаа байгаа зав юм гайг бол энэ тал дээр нийт суудаг болсон шүү дээ залуучууд гэдэг юм кофе шоп мохоо сайхан нэгдсэн. Хүн бас энийг уул гэдэг одоо давж өгөөд байгаа юм л та. Энийг би ихлээр тоохгүй байсан бас сүлдээ ууж яана. Энийг би мэддэг байсан. Тэр Францад олон жил сурсан манай нэг найз аялал жуулчлалын компани байгуулсан байхгүй. Тэгээд тэр Францын хүнтэй, Европын хүнтэй жуулчдыг биш Монгол хэлд авцардаг тийм нууц аялал жуулчлал. Тэгээд тэр цөөхөн гэдэг юм юм. Тэгээд асар өндөр үнэтэй. Тэр ярьжсэн байхгүй. Миний энийг ярьсан чинь наад чи их зүйл санаа. Би өөрөө одоо бараг тэр хоёулаа нөгөө жүжигчин чинь тэр мэрэлжсэн гэж байгаа шүү дээ. Манай юм дээр Монгол хэллэггүй бараг тий. Огцон сууж үржээ. Монгол гэрт 3 он явсан. Бараг 300 сая доллар төлж явцгүй. Тэгээ явцсан. Тэгээд тэр бол ээжтэй хөвшин ээжтэйгээ ч ирсэн. Тэгээд өөрөөр их битгий зарлаарай гэсэн тийм болцолтой. Тэгээд тэр эсэм насхаар Монгол гэрийн баацтай. Тэнд нь очиж 3 онцоор тэгээд супер юм билээ явсан. Тэгээд хангалттай мөнгө хүчтэй бас бараг жилийн орлого өгсөн юм шиг л ганцаараа. Тэгээд яхад тэр цайг ингээд манер бол тэр стандарт мэднэлд өөрөө Францад олон жил өсөж байна. Ингээд цайнуудыг ингээд эргүүлээд тавьдаг өглөө ээжтэйг хоёул авах. Тэгээд нөгөөдөл чинь босчээл ийм гонцгой юу гэдэг цайнууд байж штэ хайцаг модаа хайцаг. Тэгээд үзэл ахмад липтун асан нисэн твинкс гэдэг бүгдийн тэр хүн чинь бол 3 хоногийн өмнө Париста уучлаарсан цай байхгүй юу? Яг энэ болонд тайгч гэнүү нэг тийм цай тавьждаг гэж өөрөө. Монголын өсгөлийн. Тэгэл энэ хаан яадаг цай юм бэ? Наад чи манай хөвсгөл бүтэн их гоё цай. Яг органик одоо энэ цай гэдэг. Энийг өөрөө тэгээ меню дээр тэр 20 евро гэж тавьсан гэдэг. Нэг ингээд тэгээд авах 20 евро. Яг үндэ тэр нь $2 ч өгөхгүй цай. Тэгээд нөгөө тэрийг л уу. Тэгэхээр зэрэг тим юм ярьжсэн байхгүй юу? Тэгээ би мэднэ. Тэгээ манай чинь нэг надад. Тэгэхээр зэрэг за ийм юмнууд байна гэдэг. Тэгээ би нөгөө лекцэн дээр ярьдаг байсан байхгүй юу? Ерөөсөө энэ цай гэдэг чинь өөрөө бас нөгөө бүтээгдэхүүний сайн бидний яасан креатив арт индастриал нэг хэлбэр. Тэгээ Тайванд бол бас цай чинь тийм гэж байна. Одоо энэ цайг одоо энэ цай чинь бол уг нь бол эдний их тай гэж компани дангаараа бүгдийг хийж байгаа хэрэг та. Уг нь тэгмээргүй юм. Энэ цайг чинь бол хөвсгөлийн ч гэдэг юм нэг эмээ өвөө хоёр игээл тэр хоёрт мөнгөөр авах хэрэгтэй. Уг нь бол кластераа. Энэ гаднын гурван уудыг хийдэг нэг үйлдэл байх хэрэгтэй тусдаа. Тэр үл тусдаа л байх хэрэгтэй. Би нэг юм орох хэрэггүй юм. Тэгээд энэ гаднын айцгийг хийдэг нэг айл байх хэрэгтэй байхгүй. Ингээ гурван үйлдэл байх хэрэгтэй юм л да өөрөө. Тэгхийн бол гурван айлын амьдрал гоё сайн юм. Тэгээд гурван хүний нэрийг шал өөртэй гуруулаа зөвлөж явахтай болсон. Ийм юм байх хэрэгтэй. Тэрийг л би нөгөө нэг Тайванууд ийм хятадууд зүгөөсөө тэр тийм эв нэгдэлтэйг сайн нэгдэж ингэж ийм хувааж хийдэг. Зах зээлээ одоо хуваана гэж ярьдаг шүү дээ гэж. Ингэснээр жигдхэн сайхан амьдрснараа жигдхэн орлого нь гэж хятадын өсөл дандаа нэг жигд дээш гэдэг шүү дээ. Тэр их чухал байхгүй. Манайх шиг нэг огцсон оюутгаагаар нэг ингээд одоо өнөөдөр юм байдлаар шалтаа уучлаа шүү дээ. Сангийн мөнгө байхгүй дансуулаацсан. Тэр ийм хачин ийм амьдрал биш. Байхын тулд яг нэгдэж ингэж хоршиж юмаа хувааж иддэг ийм юм руу орох хэрэгтэй. Одоо нэг дашраг матагууд нэг сонь жишээ тэр хятадууд нэг хоол идэхээр хятадууд хоолнд орохоор ингээд голдоо нэг хоол тавиад ингээд класс завхтаа идэгдэж шүү дээ тийм. Манайхан ч бол нэг ингэжтэй шүү дээ. Ресторан ганцманд оюутны хоолны газар ингэж оюут сууж байгаа шүү дээ. Ингэчихсэн. Тавгны чи. Ингээд
Сүүлийн багцсан байлаа ингэдэг ойд мөр надтай ойд мах тайг өгдөг гэсэн ингэж. Сурцсан байх юм бүгд ингэж өгөх. Тэгэхээр тэр шиг тийм хятадтай тийм философинд өөрөө тийм юу юм бэ гэдэг. Нийлж ингэжтэй ингээ сайхан ярьж ашиглажтэй тэгээд гадуурлаа сайхан гал. Тэгдэг нэг тийм сайхан уламжлалтай юм байна. Тэр мөрийг одоо үйлдвэрлэлийн юм дээр бүгдээр хоршиж хийх зүгээрээ за яг хуудгаар сайн муу жишээ зөндөө би хүмүүс нэг одоо ийм за энэ бол мөн нөгөөх энийг бас нэрсээ ярьсан. Энийг хийж байгаа үнийг мэдэх үү танаа? Юу? Танаа их сүлийн багш. Энэ үйл хийгээд байна. Энийг нэг Америкт аваач зарахтаа явж юм. Би Америкт юу хийж өгсөн. Тиймээс наваарай. Энийг тоглоом. За энэ бол нөгөө миний яриад байгаа жишээ аахгүй. За энэ хэвлэлийн үйлдвэр байх хэрэгтэй тийм. Шагааны одоо янз бүрийн нэг юм байх хэрэгтэй. Шагаагаа тэндээс авч. Мотор нэг юм ич хэрэгтэй. Гадна хайцг нэг нь ич хэрэгтэй тийм. Ингээд дөрвөн үйлдвэр байж байгаа бол та уг нь. Яг үгүй зүйл. Тэгэхээр энэ жишээ ингээд мөн явж штэ. Ингээд Америкт нэг хайцг бүтэн телевизийн хайцг шиг том хайцтай бүгдийг зарцсан лээ. Оюун ухаан. Гэтэ харамсалтай нь энэ бол ингээд нэг сар яваагүй юм. Би яг өөрт нь хилээг өөр яаж орно. Гол нь энэ өөрөө дөрвөн үйлдвэр байх ёстой нэг өөр ганцаа ингэ таас. Тэгэл тэгэхээр энэ тэр яагаад би олон хүн орон зүгээр гээд байгаа вэ гэхээр одоо дэлхийд тэр бизнесийн нэг юм онол гарсан байна. Энэ Bill Gates одоо энэ хэн Steve Jobs тэргээд одоо сүүлийн гарч ирж байгаа цахиурын өмтийн залуучууд энэ дээрээс гарсан гэж байгаа шүү дээ. Мастер энерги төвлөрүүлнэ гэж. Тэр яадаг вөхөр 3 залуу нийлүүлээд одоо юу ч хийх Facebook ч юм уу нэг юм одоо хийяал гэж бодъё л да. Заашгүй зүгээр савн хийяал гэж бодоход тэр савн дээрээ л ингээд анхаарах хэрэгтэй. Гуруулаа. За чи савнгийн гадна цаасын хий би савнгийн хий чи одоо тэр савнд ордог гоё үнэртэнгийн одоо олж гэдэг юм. Орлуулалтын эсвэл хариулж гэдэг юм. Ингээд яг бол уруулаа ингээд яг зэрэг бодоод тэрийг ингээд өдөржин шүнжин бодоод тэр ерөнхий сайд хэд орон унтаагүй гэдэг шиг бодоод ах юм бол хэлдэг. 3 хүний энерги шал өөр гэж байгаа. Ганцаараа хийжээд ганцаараа борлуулах гэдэг нэг хүний энерги аюу баг гардаг юм л аурагаараа үдсэн гэсэн тэр чинь. 3 зэрэгцээ суугаад өрөөний температур ихсэн шүү дээ. Ядчих. Тэрнтэй адилхан тэр мастер энергийг яг хийж байгаа тэр бүтээгдэхүүн дээр төвлөрүүлж чадна гэдэг бол одоо сүүлийн урлаг болчиход байгаа. Тэр энэ юмыг ашигладаг болсон. Энийг өөртөө буддийн юмтай тэр холбоотой юм гэж. Тэр буддизмын юм дээр их олон лам зэрэг ингээд тарин уншихад яадаг. Эсвэл нэг хүний одоо өвчин тусгаад тэр олон лам зэрэг бодоод тарин уншихад их нөлөөлдөг гэдэг шиг. Тийм энергийг төвлөрүүлэх юм их чухал болоод байл. Тэгэхээр тэр угаасаа хятадын ард түмэнд байдаг юм байна. Бид тэр жаахан байдаг учраас энийг юм энерги гардаг юм нэг болж байна. Яг түн нэгдэж ирсэн юм. 13 дугаар зүйл ганц удаа нэгдсэн танаас санаж байгаа шүү дээ. Гэвч ерөөс тэрнээс нэг ч нэг. За харин нэгдчихвэл амар хүчтэй болчихдог. Тэгэхээр тийм юмыг одоо за тэр дэлхийг ямар эзлэх гэж бид тэр зүгээр нэг зах зээл өөрсдөө амьдралыг сайжруулах гэж юм. 2-3 удаа нэгдэж юмаа хувааж хийгээсэй гэдэг хөдөлгөөн миний санаа. Ингэж явах юм бол кадастр гэдэг юм чинь үлж юм. Тэгээд ганцаараа бодсон юм биш. Алдаатай борлуулалтын дээр алдаатай бодож ирсэн нөгөө юм. Үгүй тэнцээ чинь зарагдахгүй шүү дээ. Тэний орд тэнд зарагдаа гэвэл нэрээ тийштэй гэдэг юм орж ирнэ. Тэр энерги гэдэг чинь тэр шүү. Тэр ийм юмнууд нэг алдаа гарахгүй байх юм чинь та тандаа гэдэг энэ гоё жишээ, Тайваны жишээг бүгдээ та нараа бодож яваарай. Тэгээд энэ нэг авцарсан байна л да. Одоо энэ ингийн сан одоо үзэг энэ гэхэд 3 үйлдэл байж шүү дээ. Энийг нийтг өнөөдөр энийг нийтгүүлдэг. Одоо доторх энэ хөх будгийн гэдэг нэг үйлдэл байж байгаа жишээтэй. За манайхны хийж байгаа бол одоо битмийн байна те. Энэ бас л хоёр үйлдэл байх ёстой. гэдэг нь ганц үйлдэл хийгээд байгаа. Гэх мэт энэ болгоныг бид нар яриад байгаа юм. За ах мад цай энэ дотор нэг халбан байсан ирдэг.
нэг халдварны үйлдвэртэй хорьсон байлээ энэ ахмад их. Нэг халдвар хийж байгаа юм байна. Тэгэл ингээд тийм халдвар. Ингэж хоршихоор амжилтанд хүрээд байна шүү дээ. Жишээ дэлхий дээр ингэ бодоод болцсон юм. Энийг л бүгдээрээ ашиглаач ээ. Ер нь юу ч хийх гэсэн. Заавал энэ одоо арт индастриал дээр ч биш. Ер нь ямар нэгэн хэрэгтэй хоршиж явуул их зүгээр байна. Энд сууж байгаа 40-50 хүн гэхэд цаана 150 үнэтэй орших болцоо байж шít. Тэгэхээр тийм юмнуудыг л ашиглуул манай улсын хөгжилд одоо нэмэртэй юм да. Өнөөдрийн ярьсан яриа багч гэсэн 50 хүний энергинд очиод 50 хүн цаашаа ингээд явсаар хийж болох юм. Ингэж яваасаа дээрээс нь тэр ардын урлаг болоод гэр орондоо байж байгаа нөөц улцарууд энийг эргэж хараач. Соёл урлаг маань биднийг аварнаа, нөгөө үдэ аж ахуй бүтээгдэхүүн маань биднийг аварнаа л гэж үнэхээр өчигдөр содон бугаа телевизээр ярьж ийлээ. Тэр бас л яг миний ярьсныг одоо энэ залуучуудын манай креатив бүтээлч үйлдвэрлэлийн залуучууд надад их сайн мэддэг. Би бол одоо яг нэг 5 жил яриад байсан нэг хөдөө аж ахуй орн боллоо ч тийм нэг их бол одоо нэг юм ойлгож байгаа шиг байна л. Тэгэл яасан ч олон гинтхэн хөдөө аж ахуй яриад их би баярлаад одоо яг ойлгож эхэлж байна. Тэгээ содногоо хүртэл үржигдэр авах нь содногоо Монгол Улсын ерөнхий сайдаас юм шүү дээ. Тэр Украин одоо мал нядалгааны үйлдвэрүүдийг орон нутагт байгуулах хэрэгтэй. 300 нядалгааны жижиг үйлдвэр байгуулахад энэ ус сэргийж явж байгаа. Ерөөс яг гол юм бол хэлсэн. Ерөөсөө яг эцсийн дүнгийн төв тавьчихж байгаа юм. Ерөөсөө тэр шин. Одоо 40-50 сая малттай болсон. Манай ус бид нар бүгдээрээ 2-3 саяулаа идэд нэг хүн 70 кг махал идэх байхгүй жилдээ. Өлгийтэй хөвгттэй нэг л идэж байгаа шүү дээ. Өлгийтэй хөвгтийг амар гаталж ихэд 70 кг. Тэгээд хийгээд 70 кг мах идэхэд 10 сая мал бид нар хэрэгтэй байхгүй. Цаана 30 сая мал илүү. Тэгэхээр яах ёстой гэвэл бид нар малынхаа нядалгааны цэнхүүдийг нэг сайхан байгуулах. Тэгээ аймаг сум болгоно. За тэн дээр миний яг захтансан газрын байдлын үг өгсөн. Малнаасаа илүү нэг ашигтай байгаа. За тэр юу юм? Арьс. Нэг бүхрийн арьсыг арьснаас 20-30 тэлээ гарна гэж. Тэлээ. Одоо бүс. Одоо би энэ бүсийг би чинь ронд явж байгаад энэ зүг авч ирсэн. Тэр нэг үйлдвэрээр орж үзсэн юм яасан. За энэ бол handmade бүс гэж байна л. Энийг одоо жишээ Louis Vuitton дээр захиалж хийдэг байхгүй гэж байна. Италийн нэг нууц хотыг явуулсан. Тэр яг айс ширэл юм байдаг. Тэнд энэ Louis Vuitton, Prada, Hugo Boss гэдэг бүгд юм аялдаг. Тэгээ үйлдвэрийн үнэ тэр үйлдвэрийн эзэн надад үнэ хэлж байгаа. Энэ ерөөсөө 40 евро шүү дээ гэж. Та ронд ч одоо энийг бараг 400 евроор авах. Нэг handmade гэхээр махирдуу эсвэртэй байхгүй юу? Махирдуу бол handmade чинь шулуух эсвэртэй байна шүү дээ. Ичи махир эсвэр. Тэгэхээр энэ үйлдвэр гэхтэл кластерчсан. Би тэгээд энэ дээр би нөгөө Чингис хаан гэдэг юм хэлэх гээд очсон байхгүй гэсэн чинь энийг шал өөр үйлдвэр хийнэ. Бид нар энийг хийж чадна. Бид нар бол жилийн хэдэн сая долларын эргэлттэй тийм. Энийг бид нар өөрсдөө хийж чаддаг. Тэгтээ болохгүй. Тэгэхээр ийм бүс ромд тийм үнэтэй болохгүй. Тэгэхээр үхрийн арьснаас ийм бүс хэд гарах вэ тийм. $50 авгаар одоо $50-аас $100 гэж байгаа шүү. Тэгэхээр нэг үхрийн арьсыг хэд төгрөг мэдээ. Би сайн мэдэхгүй. Орчим уу. Тэгэхээр зэрэг бид 1000 нуграад байгаа юм хэд нуграад байгаа юм тийм. Тэр ширэндээ байж байгаа. Би нэг Итали хүнтэй танилцчихсан одоо байдаг шүү дээ. Тэр юм дээр оргил супермаркетд дэлгүүртэй ботлын. Тэр бол нэг л Монголоос арьс шир аваад яваад байгаа. Тэгээд хятад руу аваачаад энэ үнэн биш танаа хичиж байгаа. Тэгээд хятад аваачаад буцаж ирэл энэ чинь 300-400 мянган төгрөгийн бодлыг л манай маасуудч тэр яваад өөрийнхөө арьсаа тийм аваад гэсэн байна. Тэгэл Итали гэсэн байд Итали гэсэн. Тэгэл байгаад байгаа тэгээд юм чинь ерөөсөө бидний тийм хөдөө аж ахуй за тэгээд Монголын уламжлалт соёл гэдэг ийм юм бид бэлэн зах зээл байж байгаа юм бид ерөөсөө харахчгүй харахыг хүсэхгүй юм байна. Суугаад байна. Тэгэхээр л одоо юм баг хамгийн баян орно шүү дээ. Монгол дэлхийд уг юм синга. Тэгэд тэ ингээд ийм үгээгүй ядуу байдалтай. Тэгэхээр нөгөө том үйлдвэр одоо яриа болоод өнөөдөр миний ярьж байгаа бол зүгээр л ардын урлаг нэг юм биш л ингээд болцсон бэлэн байж байгаа үйлдвэрийг зохион байгуулалт орох асуудал байхгүй. Би тэр Парист явж байгаа тэр харсан жишээг бас яриад байгаа юм.
Надыг өрж аваадсан айл яг бууд би байхгүй үнтэйг тэр манай гэрт байж болно гэдэг хараад Монмартр гэж урлагийн гудамж өгдөө шүү дээ. Алдартай зураач тэгээд би тэр гудамжид нэгэд онж үзье. Тэр гэрт чинь баяж тэг тийм батсан. Тэгээд нөгөө Монгол гэдэг нөгөө манай дэлхийн топуудын амьдэрч зугаалж гэсэн гудамж л та дүүргэлдээ тэгээд тэнд байж би бас энерги мэдрэх гэж очсон. Тэгээд тэр айлд ингээд ороход ахгүй тийм орчин үе айл та. Тэгээд бид түлхүүрээ өгч за ингээд 7 хононд тэгээд та нар сайхан ажаараа гэдэг явсан. Тэгээд тэр айлд ороо би сони болсон шүү. Айгуу гоё орчин үе интерьертэй гоё цавцгаа тийм интерьертэй цавцгаа юм үстэй хийсэн цавцгаа төгөлдрөөр цахилгаан төгөлдрөөр гэдэг цахилгаан их сони цахилгаан төгөлдрөөр дээр амнууд ингээд зооцсон. Тэгээд байж байгаа. Тэгэхээр тэр айлын гол юу вэ гэж ширээний орн Монголын нарантуул зах дээр савьж тавьсан нөгөө эмээ өвгөний Монгол гэрийн ширээ биш тийм майж хөлбөртэй. Тэр нэг ингээд будгаар нэг эмээ өвгөний өөртөө хийсэн юм яасан нэг юм улаан ногоон будгаар ингээд гिचгсэн 4 санталтаа. Боолох гэж ихтэй хийсэн. Хүнд гэж ихтэй хийж тэрч. Тавьчих гэж. Тэр үстэ гачин гоё гэж байгаа. Тэр цахилгаан төгөлдрөөр тэр гоё орчин үеийн тэр Франц айл ямар гоё зөгч. Тэрийг бол одоо өөрсдөө хүн харилцуулах гэж байна. Найзуудтай. Тэрийг заах. Тэрийг эндээс нэг 100 хүрэхгүй мянга төгрөгөөр $50 авсан баг. Яг ажилтны зардал баг төлөвчсэн баг та. Гэхдээ бол тэгээ тийм юм ингээд нөгөө Парист од. Манай нэг юм ширээ байж. Бүх юм адэр чи майж хөлтөө мөртлөө энэ бүх хийсэн. Модор хийсэн. Яаж хийсэн гэдэг их сайн хийсэн байлээ. Тэгээд тийм юм байсан. Тэгээд тэндээ бид нар сууж юм одоо бид нар шууд энэ сандал дээр ууж байгаагаас хатаа онцтой гэж чинь ингээд амар байдгийн тэгээд яриад. Тэгээд тэр гоё юм харсан. Тэгээд ерөөсөө биднэрт ерөөсөө энэ зах зээлийг зохион байгуулах хэрэгтэй юм билээ. Одоо нөгөө органик хүнс чинь яасан юм гэх ингээд гадаадын салбар үүдэг шиг манай Монголоос өчигдөрөөс энэ яриад 10 хэдэн жил болсон Америк байсан гэсэн чинь байна. Тэгээд эрүүл болоод идгээд явцсан гэж байгаа байхгүй байна. Бүх юм органик, яам органик, махан органик, бүх юм бүдүүлгэн ч органик шүү дээ. Тэгээд чи бас нэг удаа их давуу талаа байна шүү дээ. Тэр эдсээр байгаа тэр өвчин зурлагаас салаа явсан. Явд Америкт очихоор нэг органик биш хөөс рүү орчих болов. Тааруулах гэж чигдэг байгаа. Тэгээд энэ давуу тал байгаа шүү бид нар ч юусэн. Байгаа давуу талаар ашиглаач гэх гэдэг. Тэгээд тэр Парисын тэр Элисей гудамжууд дараа нь би хүүхдүүдтэйгээ явж исэн чинь нүдэнд ингээд нэг тороод идэх чинь нэг юм таньдаг юм шиг байгаа гэсэн чинь тэр олон хүмүүсийг харсан чинь жанжин балгаа өмссөн хоёр эрэгтэй хоёр хүн. Эрэгтэй жанжин балгаа өмссөн байлаа хоёулаа өмссөн байлаа. Жанжин балгаа өмссөн хоёулаа юм хамтаацтай Монгол хамтаацтай хүмүүс байсан. Тэр зүгээр тэр Франц юм уу Герман юм явж исэн л та. Тэр юм хаах үйлдэл зүгээр тэр аюулгүй гоё харагдаж байгаа байхгүй. Тэгээд хүмүүс ингээ зургийг аваад ингээ явж байгаа. Тэгэхээр нөгөө одоо бидний хийсэн бүтээгдэхүүн хаан борлогдох юм бэ гэдэг юм ерөөсөө биш. Бүр ерөөсөө гараал зараг. Яагаад гэвэл бид цөөхөл явахгүй. Саяны тэр Хөх хотод болсон энэ зууны өнгөрдөг Монгол экспо гэдэг нэг болсон шүү дээ. Тэр бол зүгээр л хуу хамаатай арай юу байхгүй. Хаар нэг үтсшүүтэй өгсөн. Үтсийг аваад ирсэн юм шүү. Тэгээд ерөөсөө тийм одоо зах зээл байж байгаа байхгүй. Тэр ерөөсөө нэг тийм одоо ингээд зохион байгуулалтын юм руу орох хэрэгтэй байл. За өшөөрөг зах зээл байгааг одоо надад хэлээл байгаа. Би нэг завгүй гэдгээр ингээд өөрийг бодлоо яриад байгаа шүү. Тэр Alibaba-гийн хөлцөө эзэмшигч юм байна шүү дээ. Ванжуг гэдэг нэг жүжигч үг чинь. Тэр үг байт юм уу? Ванжуг. Тэр нэг үг чинь тэр Alibaba-гийн хөлцөө эзэмшигч юм уу? Тэр Магийн найз ч юм. Тэгээ тэр нөхөр чинь бол одоо энэ өвөр Монгол хятадынхаа ардын урлагийн одоо бас нэг юм хийдэг юм ойдог тэр бүх хүмүүсийг бараг авч Alibaba-гаараа зардаг гэж байна. Тэгэл цэвэр шиг 240-с 300 сая доллар тэр аваад зөвхөн тэндээс л тийм зарж өгнө. Чи өөр бизнестэй шүү дээ. Зүгээр Alibaba-гийн тэр сүлжээ дээр ийм юмнуудыг хятад ардын юм шатран батрууд юу гэдэг тийм ийм юмыг оруулчихсан. Зарж өгөөл тэндээс нэг mooны ашигч явах юм аашиж байгаа юм. Тийм бодлож өгдөг. Тэгэхээр ингээд зүгээр л ийм
Одоо энэ сошиал болсон ийм цахим болсон ертөнцид энэ зарагдахгүй байхгүй. Гэхдээ энэ ерөөсөө хятад улсыг хангах тухай л бид яриад хэрэггүй. Зүгээр л энэ хятадын 0.1% юм хангах бүх өөрийн дайлын гэдэг сайтан болчих واخ. Долларын сайтан болчих хүн болцоо гэж байна. Жил. Тэгээд одоо энд болохоор зэрэг нэг юм төөрцөн гэдэг улс төрчтэй. Тэгэл нэг юм ахын гарц руугаа ширтсэн юм залуучууд. Ийм л болчлоо шүү дээ. Энэ дунд байж байгаа дахин миний хэлээд байгаа юмнууд нөгөө хөдөө аж ахуй ардын урлаг энэ дотроо байж байгаа энэ үсгийг л одоо ашиглаач гэж би шилээд байгаа юм шиг дээрээс л одоо өвдөйцэл үлээж байгаа юм шиг байдаг шүү. За нэг цаг үлдээ болсон уу? Тэгээд асууж юм байвал асуурай гэсэн үг тийм. Өөр асуулт байна би мартцсан зөндөл юм байна. Гадаад дотоод бүх жишээгээр яаж борлуулахыг ярьлаа тийм. За зохион байгуулалтанд орох тухай ярьлаа. Зохион байгуулалтанд орох үйл тэр 12 захын ард нэг залуу тийм нээсэн байна. Энэ тийм сургууль гарч эхэлж байгаа. Яриад ахараас үүдэн гардаг юм байна. Тэгээд энэ дээр бас хаана дотроос санаа оноо нийлэх юм бас болсон юм байна. За өөр одоо засаг төрлөө бол найдна гэхээр бас хэцүү. Магадгүй ингээ энэ сууж байгаа юу ажиулгын сайн эдгээр хатрын хамаатан сууж байгаа их сайн байсан. Тэгвэл одоо төрлөөчийн төслөө барих юм бол орно шүү дээ. Энэ бол одоо Баттулга сайдын үед би энийг бичиж орж ирсэн. За тэр хүн нэг дэмчмэр аялаад байж идэл тэр хүнээс солигдсон юм. Ажиулгын сайт байсан. Тэгэл энэ дээр би ингээ тавьсан байгаас юу гэсэн байна? Үйлдвэр үдэ аж ахуй яа. Боловсрол шинжлэх ухааны яам. Манай хаус дизайн компани гэдэг ингээд гурван нийлээ хийчихээ гэдэг явж исэн байхгүй юу. Тэгээ явж идэл. За энэ чинь хиймий гэдэг ингээд гэдэг хүүхэд хариуцсан тэр яамны. Тэгэл тэр хүүхний нь ерөөсө төвлөрч өгөхгүй энэ дээр шал өөр юм болоо. Надад ярьж байгаа л гэж өөр юм болоо. Тэгээд тийм хүүхэн байсан тэгэл сайдч байхгүй болсон тэр үгээр бас амтаа. Тэр жимсэн болсон билүү? Гадаад руу явлаач юм гэдэггүй тэгээд. Тэгээд ингээд юус бүтэхгүй байхгүй. Тэгээд одоо энийг та нар хамаатан садхан одоо монголч зөвхөн чинь Эрдэнэбаатар сайтаа өрхөн байдаг сайхан бэлгийн юм байвал одоо энийг тэгээд ингээд хэрэгжүүлэх тэ түрүүний тэр 50 руу явж сурахын суйлдаа муйлдаа гэх тэгвэл хамаатны наваа 50 руу явдаг юм уу яа тийм тэгээд одоо энэ чи юм хэрэгжүүлэхэд уг нь Монгол нэг бодлын амарх нэг бодлын хэцүү болчихоо тийм. Тэгээд энэ танил тал бол ашиглахаас болж байгаа байхгүй. Уг нь энэ засаг төрийн ийм төслүүдийг хэрэгжүүлэхэд би сүүлийн үед нэг арга гадаад түнээр заалгаж авлаа. Ерөөсөө засгийн ордонтой орох офс авч. Тэгээд авцсан байна шүү дээ. Тэгээд дараа нь лобби бүлгээ байгуулдаг гэж. Гайгүй идүү нийлээ. Тэгээд лобби бүлэг байгуулаад. Тэгээ ордон дотор нутаг мутгаа ч юм уу тэр гişүүд 76 гişүүн байгаа. 76 яг 5-ын ингээд багцлаа гэж. 5. Тэгээд тэр 5-тайгаа тэр лобби бүлгээ ногоон бүлэг гэж нэрлэж байгаа юм. Тэгээд дэлхийд байдаг жишээ юм байна. Тэр ногоон бүлгийнх нь тэр 5-тайгаа бүр яаж ч уулзаад тах хэрэгтэй ч. Тэгээ энийг л гарт натгах хэрэгтэй. За энийг л та тэр сайдд хэлж өгч. Тэр сайд ч уцаахгүй. Тэгэхээр зэрэг заа гэл. 5 хүн зэрэг нэг сайд руу уцтахаар өөр болдог ч. Энэ бүр Америкийн технологи гэж шүү. Тэгээд одоо хэн гэдгийг одоо нэг баян сэлгч гэдэг үнийг гişүүн сайд юу байна гişөө гэдэг одоо найз ирж тэгээд өөрөө манай нэг дүүгийн нэг бүтээлч үйлдвэрлэлийн төслөөр нэг байгаа юм. Аа тий нэг юм байгаа би мэдчихэе гэж бодсон юм шүү. Би дэмжлээ бодлоо хэлдэг байл. Тэгээд ч өвдөөс хойш бас нэг гişүүн хүндэж чадсан зүйл үстэй байна. Баян сэлэнгээ нэг манай нэг дүүгийн нэг сэдв юу л яг бүтээлч үйлдвэрлэлийг үгүй харьд өглөө хэн ярьсан шүү дээ. Энэ яагаад ингэж яриад байгаа юм бол гэж цочоо авт юм. Тэгээд орой унтах чахт нь бас нэг гişүү яа отхон байж гэдэг юм гişүү болцтаа тий. Баян сэлэнгээ унтаагүй яг унтах чаг гэсэн чинь. Өш манай нэг дүүгийн бүтээлч үйлдвэрлэлээс ёо танаас ямар аймар юм бэ? За би маргааш тийш шийдий гэдэг юм. Тэгээд яг тэгж ерөөсө тэгж бүтдэг юм.
Одоо Монгол тийм байж шүү дээ. Тэгэхээр тэгж нэгж тийм арга бүтгийг бодоод явж ийн л ийм бүтээл юм. Тэгэхээр тэрнтэй адилхан ингэж бүгдээрээ ингээд одоо тэмцэгч, зүтгэгч, хичээгч одоо тэр энерги яах ба гэсэн ийм юмруудаар авахгүй бол бүтэхгүй дээ. Би ажил мундаад байгаа биш. Маш их ажил байгаа ч гэсэн ажил одоо би эндхийн болонд цахилгаан машины төсөлд ороод сууж байгаа тийм. Урд шүнжэнгөө тэнд бичгэлээ тэгээд тэрний урд шүнжэнгөө ингээд явж шүү дээ. Тэгэхээр ингэж л одоо надад одоо би өөрийгөө магтаад байгаа юм шиг ер нь ингээд би одоо 50 гарцсан хүн ингээд залуучуудтай нийлээд ийм ч юм яриад одоо тэр цахилгаан машин яриад ингээд явж яах гэдэг чинь ийм байдал байгаа ч тэрээс бутарч болохгүй. Энэ Монгол чинь ийм сайхан түүхтэй ийм том соёлтой орон ийм хүчтэй толгой тарихтай залуучуудтай орон энийг одоо сэргээ одоо хаач олдшгүй ийм гоё аж ахуй Монгол улсад баг байна. Энэ аж ахуйгаа одоо хөгжүүлж энийгээ түшгэлсэн саяны бүсээ дайж байгаа гэдэг ярьлаа шүү дээ. Арай л өвдөд байсан. Энэ миний одоо ингээ ашиглаад тэр бүс хийх мэгээс өгсүүлээд гар утасны гадна талын арьс марьсан юу чийд юм уу яадаг юм гэдэг тийм. Жоногод ч одоо нэг цаад орохгүй. Арьс тэр би өмнө шахуу ингээ ярьлаа шүү дээ. Тэгээд энэ миний ингээд ягаад гэр мэлтээ цех мэр хийгээд ингээд уучин цагч ингээд молкон нэрэл өвхөн өртүүлээд арьсмаас ингээд л байсан даа тийм. Тэр мэлийг хийх гэдэг бол тэгээд энэ технологийн сайхан өсчмийн технологиудыг компьютер хардаг болдог болсон үед бол одоо сайхан хиймээр байна. Ингэж л урай хийдаа бүгд юм одоо тийм. Тэгээд бүтээлч үйлдвэрийн энэ төсөлд одоо нэгдээч өмнөс хоорондоо таана юм байгуулаач дуугаа уулцаач гэж урай хийдаа. За боллоо миний ярих. За манай тэгэхээр өнөөдөр яг ямар чиглэлийн мэрэгчлээ хүмүүс тулгарсан байна. Оюутнууд байна уу, ажиллаж байгаа ямар байгууллага, компани, дизайнерууд хүртэл ирсэн бах бүртгэл хийхэд бол тийм ажиглагдчихсан. Тэгэхээр энэ за одоо ямар ч гэсэн бүгдээрээ асуулт байвал асууч. Ороор одоо ихээр байна. Мөрөөр маань өөрхий нэг ийм юм болоод байна. Бас л нөгөө нэг энэ улс маань мөнгөгүй за нэгдүгээр шалтгаан гэж хараад байна тийм. Хоёрдугаар шалтгаан болохоор энэ хот нь өөрөө газаргүй. За газар байсан ч тэр газруудын хүмүүс ч авцсан байгаад байт юм байл. Жишээ нь хүүхдийн парк тийм үү. Гэвч газрууд би байна л да би бас нэг судалсан. Тэгэхээр тэр газрууд нь эзэнтэй. Тэгээд эзэн аль хэзээний бас нэг өмнөдөө тохирцсон тэгээд ингээд байт юм байна л да. Тэгээд ингээд ийм л юм болоод байгаа. Дахиад энэ дээр л нөгөө төлөвлөлт байхгүй. Ер нь Улаанбаатар хотыг бол 400 мянган хүн зориулж байсан анх Оросын ерөнхий төлөвлөгөөр зорсон хот шүү дээ. Ерөнхий төлөвлөгөөг заавал гарах хэрэгтэй. Ерөнхий төлөвлөгөө одоо 4-5 таа шийдвэрлэж байгаа юм. Тэгээ ингэж их хөдөөнийхэн хот руу одоо нүүдэл хийн гэдгийг тооцоог бол өөрөөр хэлбэл тэр Оросын яаж мэдэх вэ? Тэгээд байгуулсан хот нь одоо ингээ багтахаа байж хэвээр юу морин уртаа гадаад болчихлоо шүү дээ. Иймэрхүү л гацаа байна. Тэгээ одоогийн байдлаар бол яг хуу зүрхтэй зөрөгтэй залуу би зүтгээд үзье гэсэн байна. Надад нэг оюуны чинь гэрээ хийчихсэн. Тэгээд нэг жилийн гэрээ би таныг удаахгүй чадахгүй бол нэг жилийн дараа гэрээ чинь юу оюуны чинь буцаага шилжүүлнэ гэдэг ингээд байж байгаа. Би тэгээд итгэл байж байгаа. Ингээд одоо барьж байгаа хоёр дахь ч хүн л болж байна. Тэгээд дийлэхгүй. Газрын асуудал, хөрөнгөний асуудал ингээд мэдээж энэ гадаадын хөрөнгө оруулалтаар босох санаатай улсууд яваад байгаа. Нөгөө нэг аргаараа дотоодын хүмүүс Ас банкны нөгөө мөнгө босгох шиг явъя гэхээр бас тэр модель бол их сайн модель биш гэдэг ингээд эдийн засгч нар зөвлөд. Ялангуяа ийм байдлаар хэцүү гэдэг ингээд байдаг. За Парис энэ грейфийн замхан гэдэг бол яг хуу Ас тухай үед жоохон зайл хэрэглэж байгаа байсан байхгүй. Бас баярлахгүйсэн шүү дээ энэ бол. Чи экспо боллоо. Золоо яалаад ирчихсэн. Экспо болоод эдгээр 1800 онд экспо болоо. Тэр экспогоор хаанхын павильон чигтэй ажуудаар идэв зам цамхаг байна. Тэгээд тэр нь үлдчихсэн. Тэгээд ер нь бол тухайн үе Парисын хотын захирагч нар хэлжсэн гэж байна. Энэ одоо төмрөө буулгах шүү дээ. Экспо буучлаа гэдэг хэлжсэн гэж байна. Тэгнээд байцсарууд одоо ингэ үлдчихсэн байхгүй. Тэгэхээр тэр чинь бас нэг биний төрний ярьдаг нэг лобби гэдэг шиг тийм арга марга хэрэглэнэлтэй юм чинь бид нар очоо гэдэг одоо та ийм юмнууд л явах санаа байгаа шүү дээ. Тэгээд тэрнтэй адилхан бэрхшээл хаач байдаг.
тэр бэрхшээлийг нэг байж байгаа. Одоо нэг юм концепцууд байгаа шүү дээ. Одоо марин хуур байна те. Саяны тань сүүл санаарсан дээр чон байна те. Тэр бол та өөрөө бие дааж боловсруулж өөрөө санаа гаргаж өгч байна. Тэгээд байгаа маа тэр чинь яг ингээд миний одоо толгойд болсон одоо нэгэн талын дизайны мэргэжилтэй үн чинь зовх юм ихтэй болчихдог юм байна л да. Тэгээд юм руу ороод болж байгаагийн тэр өндөр бүр их өндөр чон зурсан байгаа. Чон гэдэг нь яваад байгаа. Би энэ чинь 3-4 жилийн өмнөөс яваад байгаа. Тэгээд ер нь архитектурын урлаг дотор одоо Улаанбаатараар дүүрэн л одоо нэг юм зөвлөж бочлоо шүү дээ. Тэгээд нэг юм одоо нэг жоохон үндэсний хэлбэртэй гэдэг юм уу эсвэл нэг тийм арай өвгөц барилга байвал яадаг юм бэ? Би бол тэр тал руугаа ажиллах гэдэг юм баггүй юу? Зүгээр бусад жирийн нөгөө бид рүү хэлсэн архитектор гэж хүн байна. Архитект дизайн гэж хүн байна гэж тийм. Би бол архитект дизайн учраас энэ чөлөөтэй сэтгэлгээний рүү яваад байгаа юм. Яг архитектор хүмүүсүүд бол яадаг юм бэ? Бид бол захиалагчтайгаа хамааралтай байдаг юм магадгүй тийм. 416 давхар зэрэг тийм зураг өгчдөг биш үү? Амарч байдаг бах сурсан сургуулийн нэг тийм хүн. Би ч болохоор нөгөө уран баримл, уран зураг, кино нэг олон талаас тийм креатив процесс учраас тэр чон гэдэг тийм хэлбэр байвал зүгээр нэг их зурдаг байсан. Тэгвэл саяны хэдэн залуучууд цуглаад гэр хорооллыг барилгажуулах дээр таны одоо ийм цочоо хэрэгтэй байна. Та нэг тийм цочоо өгсөн барилга одоо байгуулалт зурж өгч ихэд би тэрийг зурсан. Тэр нь цочооны ах гэж хэлэхэд тэнгэрийн төв гэдэг нь яриад байгаа. Тэнгэр төв гэдэг юм байгуулыг тэн дээрээ бүгдээрээ ингэж нийлээд залуучууд урлаг соёлынхын ингэж уриалаад ингээд тэгээд тэнцэнэ гэр хорооллын бүгдийг нь оролцуулаад ингээд яах юм бол гэр хорооллыг аюул урдан чөлөөлөөд ингээд явуулах юм байна. Гэр хорооллын өөртөө хувьцаа эзэмших шилбэрээр ороод ингээд явчих нэг тийм урай болсон тийм бодож өгөөч гэдэг би нөгөө хөгжүүлжсэн чоноо гэнт тийм өндөр боловсруулчихсан. Сүүлд. Тэгээд 3 чонтой дээрээс нөгөө явж байгаа. Тэр бол арай бодиттой хэрэгжихэд ойр юм уу 20 давхар дээр хийсэн байна шүү дээ. Нөгөө тэр сүүлийн их шомборч бол нэлээд мөрөөдлийн юм шүү дээ. Концепт зөвхөн дандаа концептууд явж байгаа. Миний нийлж байгаа нь ерөөсөө бүтэх заавал албагүй. Зүгээр л ингээд залуучуудад цочоо өгөх, сэтэл төрөх зүгээр хатах тийм юмнууд шүү дээ. Тэгээд комментиг харж байгаа өнөө маргасгүй байж гэж байгаа шиг бас зарим ачин болоод байгаа юм. Барихгүй шүү дээ. Барихгүй ч болно гэж заавал биш. Чинь 100 жилийн дараа тавьж болно шүү дээ. Зүгээр л ер нь сэтгэлгээний задаргаа хүмүүст те би why not гэдэг үг байдаг шүү дээ. Яагаад болохгүй гэж өнцгөөс энийг харддаг болох. Тэгвэл бүх юм ингээд бодитоор хараад гэж болохгүй шүү дээ. Одоо ингээд Улаанбаатараар дүүрэнлэг юм 16 давхар байсан та нар ажиглаа би өнөө шүүн жил бичих гэж бодчих. Манай н улс төрчидний бүгд нэг намхан байхгүй. Тэгээд манай найзууд бүгд нам одоо их хурлын дарга марга гэдэг одоо манай их хурлын их олон найзуудтай шүү дээ би бас бизнесмен бүгд надад атаархдаг. Чи гоё маа тэгээд. Чи сайхан юм аа чи өндөр мөн. Бид яг гоё үзүү дутуу гэдэг. Тэгээд би тэгэхээр л та нар үзүү дутуу шиг ингээд одоо намхан байж байх юм дээ. Тэс 16 сэтгэхгүй дээ та нар гэдэг. Тэгэхээр би жоохон тийм цочоо гэсэн өндөр юм байвал бас сони бол дандаа 16 дахь. Би үр заримд нь уурсан. Та нар миний морин уурыг 3 босс гэж зэрэгцүүлж та нар 16 дахь байж бүгдээ нэг барьсан байна. Та гуруулаа хүчээ нийлүүлээд миний морин уурыг байж болох байсан байна. 16 дээр 16 дээр брэнд 40 дахь үүссэн. За 30 давхар байж тээ миний морин уурч тээ. Хоёр нь нийлээд нөгөөх нь үзүүг хийчихэл байсан байна. Тийм мөнгөтэй байхгүй дээ. Гэтэ нэгддэг нөгөөх нь. Яг бүрийгэл хантахаар ятагаа юм шиг. 3 найз шүү дээ. Зэрэгцээд 3-16 дахь болсон. Шаа би юусэн гэдэг. Найз. Тэг нийлээд морин байж болохгүй юм. Өөх. Энийг энэ сэтгэлгээний юмыг задлах гал би юм гэдэг байгаа шүү дээ. Одоо бидний хөгжих оюун санаагаар л өөрчлөх хэрэгтэй байхгүй юу? Энэ боддог юм өөрчлөхөс юу шофрын барихтаа болно шүү. Тэгэхээр оюун санаагаа яагаад тэр Чингис хааны тэр ямар арга байсан тэр арга маргыг яагаад нэгдэж байж ярьдаг болоод биенийхээ үгийг сонсдог болоод
нэг энэ Путин мүүднэр айтах улсаа өдөртөд байх юм биш нэг. Яаж өдөртөд байгаа гэдэг. Тэр үеийн шиг ингээд нэг нь өдөртөж бариад эсвэл бол үеийн хүмүүс болчоод болохгүй бол нэг ахмад хүнээр нэгийг дарга марга тавиад те ингээд явуул зүгээр л санагдах юм. Тэгчлийн төслөөр яваад байгаа шүү. Таатаа энэ загвараа орчаад нэг хүн үедээ асуулт асуух юм. За асуух. Загвараа орчаад гүйцэтгэх одоо 3D хэлбэрээр бүтээж байгаа шүү дээ. Энийг одоо танаа дизайнер байгаа юм байна. Оо тэгэлгүй. Би бол компьютер асаач чаддаг шүү. Тэгээ ингээд миний 10 мянга ноор цаас хамдаа уу. Ерөөсө бүх дизайнерууд тийм том дизайнерууд би бас харж байсан. Би л ганцаараа компьютер сураад багтаа гэж хэлбэл компьютер сураад юм биш. Уусаа тэр архитектор ч юм уу компьютер дээр ажиллаж сурцсан хүмүүс гайс гэж хийж байгаа. Чадахгүй. Гайс хийж чадахгүй болохоор тэр нөгөө толгой дотор байгаа юм шууд гой чөлөөтэй өгөөж чадахгүй. Тэр сүүлийн архитектор бол яг гайс гэж хийж чаддаг. Уучны архитектор хийж чаддаг. Тэгэхээр тэр чинь угаасаа та компьютер дээр ажиллаад хийх юм бол гайс гэж чадах. Багт тийм бол мөхөс тийм. А зүгээр одоо би сая Twitter мэн заалаад нэг сар болж байна тийм. Twitter, Facebook үчээл заалгалаа. Том дуугуу тэгээд тэрэндээ юм бичдэг. Хар зам хийж байгаа. Тэс нөгөө нийгмийн юмдаа идэвх нь өөрөө татаж авах бичүүл юм биш. Тэрээс үл чинь зураг зураг үйл явдал өчигдөр үл надад нэг гоё зураг зурдаг компьютер авах гэдэг. Өөрөө нэг жишээ ярьж юм ли хаяат гэдэг юу ч гэдэг хаяат гэсэн ханы буудлын 5 гишүүн тавуулаа ерөөсөө хаяат зочд буудлаараа орж үзээч үү гэдэг. Хүчээ хаяат зочд буудал байтугай буудал ерөөсөө байхгүй ч бол буудлын бизнес мэддгүй ч юм уу тийм 5 хүрээд гэнэ. Тэгэл зүгээр л тэр хаяат гэдэг нэрийг л өмчлөсөн. Тодтаа татсан, уваагаад тодтаа татсан. Энэ хурд нэг жаахан суудаг. Тийм л нөхдөд байдаг шүү дээ. Тэр бүх жишээ ярьж хэлээ. Тэрнтэй адилхан та бол одоо энэ төслөө бидэрт одоо хөөж нарт өгчөө бид нар наадаж аваад хийж. Та тэгэл жилийн эзэд нэг ном тааш шиг шүү гэж юм яваад гэж хөнгөл гэсэн байх юм ярьж байгаа. Гэдэг шиг энэ оюуны хүчийг сони байна. Одоо би сүүлийн үед ойлгож ил байна. Тэгэхгүй нөгөө нэг ингэдгээр яваад болохгүй биш. Чи миний л үгээр миний өөрөө ингэ ярьдаг. Чигээр бас нэг олон хүмүүст ороод хуульч мөчтөр хийж байгаа. За болсон. Нэг асуулт. За. Газар дээр зураг зурдаг урлагийг юу гэдэг юм бэ? Тэр чинь тэгээд биений ойлгосноор бол ландшафтны архитектур гэдэг байна шүү дээ. Ландшафт биш ээ. Ландшафтны архитектур ч юм гэдэг нэг ногоон байх юм. Харин би одоо нэг ногоон мөр гэдэг юм надад тэрийг ландшафтны архитектур гэж хэлчихэж байна. Яг ургамалтай толгомж юм ландшафт. Тийм биш зүгээр өөр байгалийн биш юмаа тогтчулж юм дараа ондоо экстрим болдог. Би төлөв авахгүй. За суугаад. Та үсээ хизэнээс гэж ургуул гэсэн бэ. Энэ чинь харин ургуулгч тайрчаад байгаа юм шүү дээ. Энэ чинь бүр өксөө урт төстэй байсан шүү дээ гэсэн. Залуугаас байсан юм уу? Энэ чинь нэг ийм юм байна. За одоо хэдэн он хийдээ нэг ус ургуулгыг хордог байлээ шүү дээ. Та нар мэдчихгүй. Бүр ингээд унтж байгаа дээр ээж мэж нэр ирээд хайчилчдаг байсан шүү. Тэгээд тэр чинь асуудал гардаг. Тэр чинь яг тэр үед нөө социализм үеийг хэлээд байгаа шүү. Тэгээд тэр үед чинь яг тийм биш өргөн өмөлт гэж өмсч болохгүй байлаа ярихад хүмүүс гайхаад. Доогоор өргөн өмсөхгүй тэр чинь хэцүү байсан. Бас хайчилчнаа багш нар үжиг хайчтай. Эсвэл хаач бас хайчтай өмсөж. Тэгэхээр өмнө доогоор өргөн шапкал хайчсан. Үсмэс шапкч нь гэсэн. Тэгээ байж байгаа нөгөө Beatles-ээ дуурайгаал. Beatles-ийг мөрөдлөө одоо ч гэсэн байсан. Тэгээд Beatles ч урт үсийг анх ялаа шүү дээ бидний нүдэнд харуулаад тэгээд нөгөө Beatles-ээ дуурайгаад ямар гоё юм бэ гэх ингээл. Тэгээд тэр нь одоо ингэ меморид тогтчт юм биш. Ургуулад идэв шүү дээ. Тэгээд яах вэ? Тэгээд нэг гоё байх шиг санагдаад байна. Одоо жоохон тэр нөгөө нэг хүүхэд байхад сэтгэлдээ авсан одоо шарах гэдэг юм уу те тархинд авсан гэдэг юм. Ингээд одоо тэрийг биелүүлээ явуулдаг шүү. Тэгээ би бүр өгтөөсөн. Энэ сүүлийн үед жоохон захирал мөрөд бас арайж байна. Тэрээс би чинь бүр сайхан ургуулаад хоббитой ургуулсан шүү дээ. Ургуулаад яг ахар сүүлд түрлээ. Яг ахар сүүлд түрээд ирэхэд тэгээ бас гат юм шиг Чингис үшээ хийх болоод
нэг захирал болчихгүй юу? Компани үсгэсэн шүү дээ чи. Тэгээд захирлуудад нэг цүнх хүмүүх бариад ихээр чинь урт төстэй захирал болж байна. Та жинхэнэ өшөөгийн ихтэй юу тохиолдчихсан дээ юм бэрхшээл гэдээс ярьж байгаа. Бэрхшээл одоо зөндөө байсан. Тэгтээ бол тэрийг яаж даван тусна тэрийгээ бидний ярьж Та жиг яаж лав бичсэн. батлуулах гэдэг нь чинь бид нар чинь дөрвөлтийн нууцраас хамт сууж ирсэн шүү дээ. Тэр чинь зураач юм юм чинь. Тэгээд тэдний анги чинь график анги би ч уран зургийн анги. Ингээл зүгээр л тийм зургийн ангийн гэдэг нь сургуулийн найз байхгүй. Ингэж байж байгаа л батлуулахыг чинь лоббидоо яг батлаас зутаж яваад баригдсан. Би ч апуугаар яваад MCS-мээс эсгийзээ суулчихгүй. Тэгж явж байгаа Баянгол сургуулийн ажиллагаатай шиг гэрлэнгөө орох гэж байгаад. Чи юу хийж байгаа гэхээр би нэг уралдаанд орохгүй. Ямар уралдаанд гэж чинь нэг чигсэн шүү нэг л уралдаа. Үзүүлэхгүй сугандаа хийчихсэн. Тэгсэн чинь үзэлтэй гэдэг би үзүүлсэн. Чи лайв чи одоо ямар өөдгөө чи надад үзүүлэхгүй яасан. Тэгээд би мөнгө лоббид би зогтааш. Майдер зогсолтой талаар. Майдер нь бол харин яг хөө тэгээ батлуулгатай тийм нэг том юм бичснийхээ дараа ер нь одоо нэг жоохон шашны нэг гоё биш үү. Би ч яг нөгөө уран бүтээл ихэ шунлаар ярьж байгаа шүү дээ. Тэр хүн болохоор нөгөө мөнгөний тооцоон дээр болохоор цаг нь болоогүй л гэдэгсэн. Тэгээд жигсэн өшөөж ашиг олоогүй муу чи өөрөө тэр бурхан юм уу хийхгүй бол тэгээд би бас дахиад өөр хүмүүсээр яриад одоо бурхан соёлын нэг юм хэлэх юм шүү хүмүүс. Яваад ирсэн бас дэмждэг болдгоо. Тэгсэн чинь батуулах чи бид хуцтаа. Чи нэг бурхан яриад л тэрий ч одоо ийгээс. Тэгээд өөрийнх нь хувьд бол яг улс төрийн юм байх шиг байна тийм. Миний хувьд бол уран бүтээл болчихсон. Надад байна. Тэгээд л яасан. Тэгээд харин хоёр талын тэр ашиг нь явсараа сүлдээ өөр ус энэ юу болсон гэхээр зэрэг ер нь хүмүүсийн ёс суртахуунд гэж яг өөрчлөлт хэрэгтэй байна. Ерөөсөө дээрэж доорооч одоо хүн халаал хүрээ талаалгаа нэг юм байна шүү дээ. Ахын хүрээнд ч гин тэргүүд аяг үсэж जैन те. За нэг том засгийн орон дотор ч гин тэр их явж जैन. Тэгээ энэ нэг төрний нийлдэг нь оюун тархин дотор байж байгаа юм цэгцлэхгүй болохоор болохгүй байх. Тэгэхээр бидэнд яг нэг том соёл байгаа байна. Тэр нь буддийн соёл чинь юу яг өвдөөцөөс мань өвлөд ирсэн юм. Бэлэн соёл байгаа ашиглал яасан гэсэн ийм юм дээр харин сүлдээ нийлцсэн. Тэгэхээр би чинь бас нэг тийм актер ёс суртахуун биш байлаа шүү дээ яг үнэ л. Тэгээд энэ төслөө хийж явахдаа ингээд бас нэг юм хийж байгаа чинь дүрдээ орох хэрэгтэй болно шүү дээ. Тэр нэг тэр нэг уншлаа шүү дээ. Бүгд юм чи яг ямар учиртай юу юм гээд. Тэгээ уншаад ирэхээр сэргээд ирж ийм. Бас нэг өвдөөц юм байсан байх. Имэйг хэлдэг байсан чинь сэргээд ингээд нүгэл юу буин гэхээр юу ингээд харин бас азны болсон шүү. Тэгээд тэрнээс хойш би бас нэлээд гэгээрсэн шүү. Одоо энэ хийх юм яаж байгаа? Одоо бол бас гацаатай дөө хандвар явж байгаа төсөл юм. Бизнесийн төсөл биш учраас хандив өгж байгаа хүмүүсийн хэмжээгээр тэр чинь нэг атгашараа болж тийшээ орох хэрэгтэй. Тэгээд л явж байгаа жаахан гацаатай дээрээс нь улс төрийн бас шалтгаанууд байдаг юм шиг байна. Миний хувьд бол төрийн бус байгууллагыг хариуцаад байж байгаа. Төрийн бус байгууллагыг ашиг олж болохгүй учраас төрийн бус байгууллагыг гэрээ андуул аваад тэрийн шилэн дансанд оруулаад тэгэл за энэ жилдээ зурсан дөрөв тийм болгоо гэж таашгүй л байна. За. Асуу амаа яараа. Таны машины слоож дээр Чингисан. Одоо энэ юу ажиллах хэмжээнд болцсон байгаа юу? Одоогүй тэр нэг урьдчилан хөөжтэй уулзлаа гэдэг шиг л уулзалтууд хийгээл яваад. За яг брэнд болтол нь хөгжүүлэхэд яг ямар асуудал байна вэ? Энэ асуудал нь ийм л юм байна. Нөгөө стартап гэдэг шиг гарааны санхүүжилт хэрэгтэй юм байна тийм. Тэгээд мэдээж дараа нь бол том хөрөнгө оруулалт хэрэг болно. Ийм хүл юмнууд дээр гацсан байгаа шүү дээ. Яг нь дэлхийд дээр ийм лакшери брендийг хөгжүүлдэг том систем байгаа.
манай тэр юугаар юм байхгүй шүү. Тэгэхээр чи зэрэг анх нь бас л анх л удаа шахуу юм бороо бишж байгаа болохоор жоохон бал мөдөлтэй үлээлттэй тэгээд нэг хуйлч мэрэгч нар энэ ингээ уулзж байгаа жоохон бас аюулт гэрэл гараастай ингээл байж одоо ойлгож шүү дээ энэ бол хаана энэ бол зөв хуйлч нарын бизнес юм байна. Яагаад хуйлч нарын бизнес үгээр оюуны өмч тал руу юм байна. Тэгээд зөв нэг орны бизнес барьж аваад хийчихдэгчгүй бизнес гэсэн тийм л ойлгосон байж. Явж байгаа л төсөлтөө бас үлээлт тэгээд нэг юм гэх үйлдвэр үлээгээд 25 жил болоо гişгэд байна. Зүгээр цаад санаа нь бол Монгол улсад автомашин угсралтын үйлдвэр байгуул гэсэн миний мөрөөдөл юм шүү дээ. Бусад орнууд ч машин үйлдвэрлэлийн төслүүдээ ингээ эхэлсэн шүү дээ буураа. Тэгэхдээ манайх бол 50 жилийн дараа болох төсөл одоо энэгээр эхлэх санаатай миний санаа. Одоо эдлийн IT парк төр болж байгаа хүний дээр оруулж байгаа цахилгаан машины төсөл бол яг нь Прюстэй хамтран цахилгаан машин байвал энэ Улаанбаатар очих нэг эко хот болох гэдэг гэсэн нэг концепц юм байна. Тэрийг ч бараг бүтээж байгаа баг шүү. Төслөө дээш нь жинээр бичээд өгсөн нүүбийнхэн судлаад төслийн аюул дэмжиж байгаа юм шиг үлээ. Тэгэх юм бол Азийн хөгжлийн банк, Дэлхийн хөгжлийн банкын банкудаас жилдээ 100 сая доллар өгөөд ах энэ хотод. Тэр мөнгөөр нь эко төслүүд яндан мандан гэдэг юм уу бусад энэ юмудаа дэмжих гэсэн юм бас байгаа юм байна. Тэр дотор би нэг бас цахилгаан машинууд ялангуяа хүүхэд төрөмжүүлдэг машин гэдгээр миний явж байгаа даа одоо төсөл. Бөглөрл юунаас үүсээд ирэхээр их нэг өргөн машин бас болоод байгаа байхгүй. Энэ өргөн машин дотор нэг хүүхэд нэг ээж хоёр яваад байгаа юм. Эсвэл нэг хүн нэг боос одоо тийм ганцаараа өдөржингөө ийм их том зайг уртаашаа 5 м шилээ живж. Өргөөшөө 2.1 жилээ. Их өргөн баг 3 м шахуу ийм өргөн юм дотор нэг хүн яваад байгаа. Нэг хүн. Тэгэхээр энэ асуудал өөрөө зай талбай ийм муутай болцсон нөгөө миний 400 мянган зориулсан юм чинь сая 500 мянган жижигчлээ шүү дээ. Тэгэхээр зөв яг тэрнтэй адилхан математик нь ийм баггүй. 7 хүн 6 хүн суух машин дээр нэг хүн яваад байгаа. Тэр зай талбай аюул хүн байл. Тэгэхээр зэрэг нэлээд лакшри маягийн 2 хүн суучгаар 21 хүн суусгаад болж бол ганцаараа яваад байгаа нэг юм жагаргийн хэташийн зүрийн өөр бомбор ийм машин цахилгаан машин байвал зүгээр юм уу юм оруулж байгаа. Тэгээд тэр нэг ихний 25 шалгарсан гэлээ. Явж байгаа юм байна. Тэр нэг төрүүлэхтэй гол нь биш юм. Тэр өндөр дугуй Монголд зохимжгүй яг бол бороо, жороо, цаас нүс гэдэг зохимтой учраас битүү ингээд болчих чаа. Тэгэхээр энэ бол дэлхийд дээр байдаг ер нь бол цахилгаан машинууд. Тэрийг л Улаанбаатар хотын одоо холбочих гэсэн юм шиг. Тэгэхээр энэ юу тавиад байна гэхээр энэ төсөлч тэр лакшри классаа нөгөө төсөлч одоо цахилгаан машинч тэр ерөөсөө одоо бид нар энд сууж байгаа залуучууд таагаас 20-30 жилийн дараа автомашины үйлдвэрлэлийн инженерүүд цэхийн даргамаар ажиллаж явах хэрэгтэй байхгүй юу? Тэр суурийг л ийм лакшри гэдэг залны брэндээр нөгөөх нь бол эко хот гэдэг хотын менежменттэй холбоод эргэлхий тавьж хийж байгаа үр хөнгөлийн. Тэгэхээр энэ явсараад хөгжөөд энэ би заавал хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Ёстой нэг өөрчлөлт нөрийг хөгжүүлээд ингэ явчихдаг зэрэг хөрөнгө оруулалтын орчин зүйл бүрдээд машин үйлдвэрлэл явуулж байгаа.